Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч ТВ-с телевизийн бүхийн алдар нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Говьалтай аймгийн Тонгол сумын харьяат Бөгд найрамдах Монгол Ард улсын хачин Монгол улсын гавьяа жүжигчин Эрхэнбаяр ах минь хүрэлцэн ирж оролцоход бэлэн боллоо. За сайн байна уу та? Сайхан орж байна уу? Сайхан. За би сайн. Уран бүтээл өндөр. Сайхан. Хаваржаа таргана уу? Сайхан байна. Хаваржаа сайхан уу? Сайхан байна. За телевизийн одоо бүхийн тухай нэвтрүүлэг одоо хэдхэн хөдөлж байна? 10 хэд болчихоо. Овоо хэдэн дугаар хөдөлж. Одоо нэг жаахан зөвшөөрч байгаа юм байна тий. Зөвшөөрөх маяг орж байгаа. За. Хаваржаа таргана. Таны уран бүтээл. Дажгүй. Жаахан дуужид өдөө гадаагаар яваад бас нэг ганц хоёр сумд тоглох маягтай л байна. Манай ТВ-с телевиз бүхэн алдар нэвтрүүлгээ бас нэг компанитай хамтарч хийж байгаа. Энэ бол манай одоо монголчуудын сайн мэддэг сүүн соёлыг түгээгч Сүү хувьцаат компани маань манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр оролцдог. Ингээд монголчуудынхаа бас нэгэн сайхан ёсоор сагаан сууныхаа дээжийг цаатаа барьж нэвтрүүлгээ эхлэе гэж бодсон юм За аа. баярлалаа. За Сүү хувьцаат компани чинь одоо манай бас нутгийн дүүнэрийн тэглэгээ яах вэ? Тэгэж одоо сайхан ард түмнийг цагаан эдгээр хангаж байгаа сайхан үйлдэл их хүртдэг юм аа. Энэ зүг бол олон жил ууж байна дөө. За тэгэхээр Монгол улсын хачин гавьяа жүжигчин Эрхэнбаяр гэдэг хүнийг бол одоо бүхний хүрээнийхэн сонирхогчд бол амтахгүй сайхан мэднэ. За тэгэхээр миний бас нэг уламжил болсон асуулт байдаг. Одоо шинэ залуу гарч ирж байгаа залуу бөхчүүд сонирхогчд энэ хүмүүс зориулсан асуулт. За Эрхэнбаяр гэдэг хүн төрж өссөн нутгийнхаа талаар, ээж аавынхаа талаар, бүхэд орсон бага нас энэ бүхнийхээ талаар та сайхан ярилцлага эхлэе гэж бодож байна. За энэ талаараа сайхан хууч өрөөч. За манай аав бол одоо өвөө маань аавын аав гэсэн үг шүү дээ. Энэ Их Монгол элсний хүн. Одоогоор бол Говьалтай аймгийн Хөхмөрт сумын харьяат тийм хүмүүс байгаа юм. Тэгээд хуучнаар бол одоо Тарганбаатар онгийн хошуу гэж Засагтан аймгийн тэр хошууны хүмүүс. Тэгээд өвөө маань бас тухайн үед тэр баруун хил дээр цэргийн алба хааж ягаад тэгээд тэндээс ууршиж манай эмээтэйгэр болсон. Аавын талын удам бол тийм. Ээжийн талын удам бол одоо манай өвөө энэ бас л энэ баруун тал цэргийн алба хаасан. Тэгээ бас тэндээ шингэсэн хүн. Ерөнхийдөө манай Говьалтай аймгийн Цогц сумын гаралтай хүн байна. Манай ээж аав. Аймгийн зам ухар сандаг сүрэн гэж цэрэгт байхдаа энэ баруун талдаа сайн барилж байсан. Тэгээд алс олон хүн болохоор одоо нааша хот хүрээр үйл барилтаагүй их том биетэй. Тийм сайхан аавын тал ч их том биетэй. Ер нь тийм хүмүүс. Тэгээ би болохоор өөрөө Говьалтай аймгийн Бугд сум төрсөн шүү дээ би. Бугд сумд. Тэр одоо Бугд сум бол манай ээжийн нутаг, Тонгол сум бол манай аавын нутаг. Тэгээ сүүлдэргүй сургууль одоо орох наснаасаа эхлээд Тонгол сумын дунд сургууль ороод аавынхаа нутагт өссөн. Аа маань бас тухайн үед энэ төрийн ажил хийж байсан аймгийн цэргийн иргэдийн сургуулийн морин цэргийн командын ангид өгсөн шүү дээ. Манай аав чинь. Тэгээд тухайн үедээ одоо манай их Дамдын аврагын тэр үеийн хүн манай. Дамдын аврагын Улаанбаатар хотын комендантд байсан аав цэргийн ерөнхий сургуульд одоо сонсогч байсан. Тухайн үедээ бас цэргийн алба хааж байх үедээ улсын наадамд барилдаж хоёрын даваанд хасын үзий сайхан арсланд ангийн аманд очиж байсан. Тийм түүхтэй. Тэгээд цэргийн албанаас одоо халагдаад цэргийн ерөнхий сургуулиас халагдаад тэгээ аймгийн захиргааны төлөвлөгөөний комиссийн дарга энэ төр гэдэг ер нь тийм удирдах ажил хийгээд тэгээд сүүлрүүгээ сум орон нутгийн намын дарга энэ төр олон жил хийсэн. Тэгээд сүүлдээ нутг руугаа дэмүүлсэн нутаг амьтаа тийм л хүн л дээ. Тэгээд би ээжийнхээ нутагт Говьалтай Бугд сумд төрсөн. Тэгээд Тонгол сумын дунд сургуулийг төгсөөд тухайн үед Тонгол сумынхаа дунд сургуулийн 7 дугаар ангид байхдаа
нөгөө өсвөр залуучуудын улсын аврах, эдэрчүүд, өсвөрийн үе залуучуудын улсын аврах, үндэсний өхийн. Ер нь тухайн үед чинь юу яадаг байсан шүү дээ. Яг шинэ он гараад л нэг сард үндэснийхөө бүхийн одоо улсын аврах шалрах тэмцээнээр бүх нэг спортын одоо тухайн оны улсын аврах шалгаруулах нэг спортын тэмцээнүүд эхэлдэг тийм уламжлалтай байсан. Бас гоё. Тэгээд тэрэнд аймагтай төрүүлж 77 онд чинь би аймагтай төрүүлээд улсад шалгарч ирээд улсад чинь 9 дугаар яринд орчоод. Одоо миний үеийн бүх зүйлүүд бол одоо манай Валжинэн байна. За тэгээд ер нь бас нэлээд олон хүн бурхан болсон байх шүү. Яг тухайн үед надтай одоо тэр өсвөрийн улсын аврагт орж барилж исэн залуучууд нь ихэнх нь байхгүй болсон байх шүү. Аймгийн Арслан, аймгийн Заан, Цалтай сайхан залуучууд. Улсын золтонгоос бол болж байгаа. Улсын золтонгоос бол болж байгаа байна. Валжаа тэр үед тэгэд тэр оны улсын аврагаар ороогүй мо дараа жил нь Валжаа битэр чөлөөтийн баруун бүсийн улсын авраг шалгаруулах тэмцээнээр бүсийн аврагын тэмцээнээр хоёулаа чөлөөтөр барилдаж ирсэн. Тэгээс үүдээ хоёроо явсараад 14 он төгсөөд хоёулаа энд ирээд нэг багт ороод тэгээд явсан ийм төвхтэй. Одоо босод нөгөө хөдөөний хүүхдүүдийн адил одоо ингээд хөдөө яг манайх Сумын баригдын дөөдөр байсан ч гэсэн тэгээд 100-ийн амралаар хөдөө манай аавын ах малчин. Тэгээд 100 аавынхаа ахын дочид нөгөө мал сөргийг одоо хариулсан тэгээд цагаан эдээг нь хийлсэн. Тухайн үед чинь социализмын үед чинь нөгөө мал хуучин бүгд одоо нийгмийн өмч. Тэгээд тэр нийгмийн өмчийг чинь хариулж байгаа нэгдлийн хөнгөж хариулж байгаа малчид тэрнээс авсан ашиг шим цагаан эдээ ноос ус аршир бүх юм ин одоо улсад тушаадаг. Тэгээд тэр ажилд чинь одоо оролцож нөгөө ахыхаа гадаа очиж буучгаад л бид нар чинь хонийн хариулалцаал одоо ноосыг хаачлаас өдөр болгон одоо хоньны холбож ямаага холбож зүгээс тэр цагаан эдээгээ одоо нэгдэлд тушаа. Тэгээд л одоо чөлөө заваараа зуны амралтаар намар чинь хадлан тариаланд явна. Хашаа хороо барина. Тэр нэг 5 10 20 төгрөгийн юутай хөлстэй. Тэгээд тэрэнд чинь явна. Тэгээд багасаа эхлээд л одоо тэр хадлан ихийг хашаа хороо чулуу ерөөсө манай гоолтой чинь чулуу ихтэй. Дандаа чулуугаар барьж чулуун хороо чулуун хашаа. Бүр чулуугаар одоо ийм баашин шиг юм бариад тухай төлийн бүнз гэж нэрлэдэг байсан. Тэгээд тэрэндээ одоо элдв юмаа хийн бас мал төлөхөөр тэрэнд бүх юмыг чулуугаар тэгэл хөвдөө хүүрдэг хүмүүс ч том чулуу үүрээл. Тэгэл тухайн үед чинь нөгөө том чулуу үүрч байгаа хүний чинь ямар бяртай энтергийн тэгэхээр л нөгөө дахныг дороор том чулуу өргөх юмсан энэ хүмүүс намаа гэж бяртай гэж цааш нь яриасаа гэж бодоод тийм тийм. Тэгэл тэрий хар ажил хийсэн тэгээд хонь өдөр болгон манай нутагч чинь одоо хоньоо туучаад дуранд гэж байх шүү уулын чинь нөгөө чоннохоо ихтэй өдөр болгон л хоньоо дагаж хариулж явна. Тэрэнд чинь одоо тэгээд Алтан нуруунд чинь бас морьтой явах газар бас тун ховор шүү дээ. Тэгээд дээр нь одоо ууланд морьтой явуулахгүй хөл нүцэн арай явахгүй да нэг вокал өмсөө нөгөө вокал нь адаас нь хатханд зарим үед хөл өмцөө явж байсан би Алтан нуруунд тань хариулаа. Тэгж л өссөн тэр бүхэн чинь л одоо эрүүл өсхийн утга учир тэгээд л одоо барилдахын үндэслэл болж байгаа байхгүй. Тэгтээ яах вэ тэр чинь хоёр талын удам угшил бас заяа нэр нь төрөлхийн жаахан тийм нэг хүүхд байхад л нэг барилдчихвол үеийнхээ хүүхдүүдийг бүгдийг хайчихмаар юм шиг. За тэгээд нэг хүмүүс ингээд сумын төмөвдөр хүмүүс ингээд ахмад хүмүүс волейбол мэтэр тоглож байхад боломорч юм шиг харагдаад л Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуулт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хончих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүцэд компани таргийн баяр аль биесээр ихэллээ. Тэгээд л одоо нэг адуу манай нутагч уурга байхгүй бугуйлтэн чирэгдэн тэгээд нэгдлийн адуугийн чинь хавар одоо ноос нөгөө дил сүүл хөөврийг чинь бүгдийг авч тушаан тэрэнд чинь одоо жаахан таврын биетэй тэгээ бид нар чинь бүгд дайшлагддаг шүү дээ. Тэгээд дээр бүхэн л одоо энэ эрүүл өсөх бас энэ нэг бүх хөрөлдхийн үндэс болж ирсэн бэлээ. Тэр одоо бол би энэ хүүхдүүдийг бас л ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг тэгж өсгөөсөө гэж боддог юм. Хитрхи бид нар чинь одоо Монгол хүн хүчрэх байх, Монгол хүн эрүүл байх чинь Монголын одоо утга учир Монголын баялаг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо яах вэ? Одооны хүүхдүүдээс илүү
бага юм үзэж харж исэн илүү одоо тийм витаминлэг юм баг хэрглэж исэн гэх юм уу тэр утгаараа бол одоо тийм ч гэсэн тэгтэл бас одоо ингээд гайгүй тавар өсөд ингээд энэ тост төвхийн одоо тоонд ороод ингэж явж яах гэдэг маань нөгөө л аав ээжийн буюу нөгөө удам хөгшил. Тэгэхээр монголчууд сайн удам хөгшлийг одоо нэг харддаг, сайн удам хөгшилтэй хүүгээ охиноо суулгадаг. Тэр юм одоо болтол одоо үргэлжил тэрийг бас оримтолж байгаасаа ер нь их чухал юм байна. Бид нар чинь адууныхаа удам хөгшил гэж ярьж байгаа дээр нь одоо хүнийхээ удам хөгшлийг ярихаа байсан биш хүнзэн бодлоо. Монголчууд цөөхөн эрүүл сарууд хүчрхэг байх нь их чухал юм байна да гэдэг. Нэгдүгürt бид нар ч одоо бүхэн болохоор уяач хүн бол сайхан адуу харж явдаг. Бид нар чи сайхан одоо WMB-тэй сайхан хүүхдүүд залуучуудыг хараад би лифтэн тарахаар сайхан харагддаг шүү дээ. Ийм хүүхдүүд болно. Жижигхэн дүү хүүхдүүдийг хараагүй одоо хүүхдүүд их жижигэрч जैन тэгээд бас нэг тэгээ сайхан олон том хүүхдүүд ингээд энэ тэнд ноцолдоо сакс макс тоглоод зогсож явахад надад бол одоо сайхан харагддаг. Хөдөөний хүүхдүүд бол одоо сайхнараа л байна. Тэгээ мотоциклээ хүртэл үгүй яг мотоцикл унж нэгээд муудаад л байх. Гэхдээ тэр алтаа нуруунд тэр мотоциклтэйгээ өргөх газар нь өргөөд дахив тэр ерөөсөө юм лут юм аа. Тэгэхээр тэр хөдөөний хүүхдүүд нэг орчиндоо бас л ингээд хөгжөөл одоо ингээд хүч тамир нэмэгдээд л яваад л байгаа байхгүй. Бүр ерөөсөө мортой өдөө явган хүн явж олооргүй газар одоо нутагтаа очиад амарч явахад залууч очив. Зарим үгүй энэгээр яаж өргөөд моцикл өргөөд дэврээд гараа явцсан. Одоо энэ урдлын моциклчин ч бас хөнгөн болтой тий. Тэгтэл бас хөнгөн хөнгөж гисэн тэрий чинь аваад гойдрээс аюулт юм. Гойдрээс яг л мортой хүн шиг тэр уул нуруугаар явж байгаа харагдаад. Тэгэхээр бас эдгээр хэдийгээр моцикл унж яаг загнуулж байгаа ч гэсэн моцикло морь шиг ундаг юм байна. Энд чинь бас тэгээд бас л ингээд хүчтэй тамир тэнкэнд нөлөөлөг байх таа гэж би бодоод хараад. Тэгээд тэр цагаан алтаан цаад говь төрсөн хүн шүү дээ би. Одоо тэр тагийн тал гээд байгаа тэр талтай яг өвөр говь төрсөн тийм хүн байгаа. Тэгээд тэр алтаан нуруунд өссөн тэр хязгаар нутагт өссөн. Манай алтаа чи бас тэр цаад говьрыг бол ус нь их юу хужиртай. Хужирлаг. Тэгээд тэр манай ахын чинь хужиртай увсаа уучгаад дээр нь хоолндоо давсаа хийн, цайндаа давсаа хийн. Тэгэхээр давсны ихтэлт бас байдаг юм уу? Тэгээд хүүхдүүдийн өсөлтөнд тэр давс ч бас их нөлөөлнө. Тэгээд яагаад харин би ингээд одоо урсгал ус булгийн ус залгилаад л хонд явж явах ч дам цанган тэгээд нэрээс барыг усал ууж ирсэн шүү дээ. Тэгээд алтаа нуруунаас яг ууландаа бол сайхан л да. Тийм тэгээд бас ингээд би бодож байдаггүй би одоо ингээд усал ууж ирсэн. Тэгээд бас бусдаас арай ингээд тавруу ингээд төрсөн бас энэ удам өгшөлт байдаг бах та тэр хөдөлмөр байна. Тий. Тэгээд л бас бодож байдгийг. Тэгээд ийм сайхан тэгээд сүүлд нь тэр алтаа нуруунд чинь явгангүйсэн. Одоо тэр чинь бол маш л их юу болж байгаа юм л да. Нэмэр болж байгаа юм тийм. Сүүлд нэрээд энэ ишгшаа хөвгтөр шаад короснд гооход манай зэндээ вшсан. Зэндэхийн одоо би дагалдан тамирчин болж. Зэндэх бол уулын короснд аймаар явна шүү дээ. Тэгээд би мөн нэг жижиг жингийн 60 марийн ч луут шүү дээ. Тэгээд нэг тэднэртэй үзээд яг ууланд бол ихний 5 дахиад ороод ирнэ. Талд бол явахгүй. Талд бол нөгөө 60-ын тал манай зэндэх бол ууланд ч явна, талд ч явна. Тэгээд нөгөө өвсгөлийг тайгаад гүйж өссөн гэж ярьдаг. Тэгэл тэр уулын тэр өссөн орчин ертөнцийн бол одоо их л нөлөөлдөг юм байна л дээ. Тэгээд танаа гэрд бол та ганцаараа бас барилдаад байгаа юм бишээ. Бас дүүчин сайхан бүх хүн. Дүүтэйгээ ноцолтож мэдээж бас чиглүүлж барьж ингэж өссөн байж таарах гэдэг шүү дээ. Тий. Манай дүүчин манай наг зах өргөд авцсан. Наг захын өргүүлсэн. Бид хоёр чинь яг цог дөрөөд тэгээд наг захын өргүүлсэн болохоор тэднийх чинь тустай өсчихгүй юу. Тэгээд тэр чинь нэг тэгээд манай Эрдэнэ орчис бүр сүүлд бараг 26 лоттой бөхрөө орсон юм шүү дээ. Тэгээд бөхрөө ороод тэгээд аймагтаа очиж төрүүлээд тэгээд сүүлд нь одоо манай аав бас сүүлд нь ярьж байсан. Одоо хоёр хүүгээ ингээд хамт өсгсөн болвол хоёулаа багасаа дариваад тэгээд хоёулаа сайн барилдах байсан гэх маягтай юм нэг бас нэг хадгалцаас очоод хүүгээ бас 90 хүүгээ одоо хэрэггүй өргүүлсэн юм байна. Тэгээ би ч гэсэн бодсон. Тэгээд хоёр тустай өсчгөр чинь бас хүүхдүүд чинь байна шүү дээ. Яг
би чинь ингээд тустай очиод битээ чинь найз юм шиг ах トゥ хоёр биш юм шиг өсчөөд. Тэгээ нөгөөг чинь бас нэг өргүүлсэн хүүхд чинь нөгөө манай нагц тэр хоёр чинь эрхлүүлээд бас биднээс арай өөр араштай өсөж байгаа. Тэгээд нэг тийм бас нэг тийм ирэмгий биш юм жаахан ирэх. Бид нар чинь одоо ээж аваас 9 үлээ усууд шүү дээ. Би ч одоо 8 дүүт. Яг хамт тэр 9 хүүхд чинь ингээд хоол тоолгүй энэ дотор чинь битээр чинь өссөн бол битээр чинь шал өөр. Тэгээд манай Эрдэнэ баяр чинь ерөнхийдөө бол ясаар надаас бараг том талдаа шүү. Тэгээд сүүлд нь Эрдэнэтэд байж байгаа бол аймгийн начин боллоо гэдэг. Аймгийн начин боллоо гэснээс нь хойш би бас нэлээ дэмжиж битээр чамд бэлтгэлд гарч. Тэгээд энэ аймаг төрүүлэх жилэнд чинь юу 90 онд 91 онд үлээ. 90 онд ч юм. Энэ алдрынхантай гамбаарсантай нэг хад аврагтай муу аврагтай бидний энэ Сэргэлэнгийн хойд тал руу бүгд уулын өмнө тал руу гарсан жил шүү дээ. Тэр жил тэнд олон сайхан бөхчөөтэй сайхан бэлтгэл хийгээд тэгээд 90 дажгүй за энэ жил 90 аймагт гайг үүсэх юм байна гэсэн очиод тэгээд төрүүлсэн бас нөгөө сайн бөхчөөтэй бэлтгэл хийгээд тэр чинь ингээд байгаа тохиол шал өөрлөл болчихж байгаа. Тэгээд аймаг төрүүлсэн ээл би боддог байхгүй. Тэгээд зөвлөд нь бас энэ жодогийн улс авраг ургаар энэ гайг сайн үзсэн шүү. Тэгээд өдөөний үдцэн тэгээ медлааландаар очиад мултраал өдөөнийх нэгээ бол одоо ер нь бас хажаал өтгсөн. Тэгээд бодож яхад хамт өссөн бол бид тэр энэ хүн надтай адилхан л одоо багаасаа ингээд спортоор яваад бараг надаас илүү ч болох. Тэгвэл надаас яхан хийс муутаач гэсэн надаас ясмасаар илүү тийгэр та. Тийм тэгээл бодож өгдөг. Тэгээд манай доошо бид нар чинь эрэгтэй 4 нэмэгтэй 5 юм байна. Оо за. 2 эрэгтэйд бас хоёул сумын цолтой гайгүй. Оо за. Тэгээд бид хоёр шиг тийм том биш л дээ. Эмэгтэй дүүнэр их том. Эмэгтэй дүүнэр нь лут том шүү. Тэр эмэгтэй дүүнэрийн хүүхдүүд бас их том биетэй. Тэгээд заримд ингээд барилдахгүй юм. Би ширээсээ багаас нь бүх бол нэгээл хүү төр хорил нэг жижигхэн зодог шуудаг аваад бас бэлэг бодоод өгдөг. Тэгээд энэ манай гантлах харцах чинь тэгээд гантлах чинь манай том эмэгтэй дүүг. Тий. Тэгээд гантлахаас том юм зөндөө шүү. Тэгээ барилдахгүй юм бас тэгээд. Аав нар нь бас нөлөөлөд байна. Тэд нар л ингээд өгдөөгөөд ингээд гүгээд байхгүй. Тэгээд бас яг ингээд хэдий дүүнэрийн хүүхд ч гэсэн бүх чинь эрсдэлтэй шүү дээ. Би ингээд бүр зөндөө олон юу дүүнэрийнхээ хүүхдүүдийг аваад ингээд бэлтгэлд гараад багаас нь ингээд энд авчирч спортын сургуульд оруулаад тэгээд ингээд яхаар бас хөл гарна ингээд бэрт чинь тэгээд бас сүүл рүү гүгэн ч одоо нэрээ тэд нар ч бас дуртай жоон дургуй шиг биел бяр талаач тэгсэн чинь сүүл рүү бас бодож байгаа. Гүй ингэж жагаад бас хамаагүй нуруу нугсан гар хөлн ингээд бүртээ нээтрээ болчихвол бас амьдралаар бас юу ч болох юм блэгээ сүүлдээ бас нөгөө хийж байгаа бодсон. Эхлээд нөгөө өөрийнхөө нэг тамирчин сэтгүүрээ бүх болгоно гэдэг наагцаас навч өгөөд. Тэгээд иймэрхүү юм байхаа. Ер нь бол сайхан энэ эрчүүд хүүхдүүд нь товир шүү манайх. Тий. Хэрхэн маах маань тэгээд баруун бүстэй Валжаа аврагтайгаа одоо барилдаж тэмцээн уралдаанд орж өсөд зэрэг дот руу орж ирсэн байна шүү дээ. Тий. Ирээд шууд шигшээ багт орвоо бас одоо ганц нэг жил ер нь ямархуу маягаар хот руу орж ирээд бүх болчих юм болов. Тэр талаараа. Тэр үед чинь нөгөө 80 оны олимп болох гээд. 80 оны олимп болох гээд одоо 78 он чинь бас тухайн үед чинь одоо нөгөө энэ вен тамирын спортын хороо энэ нас ингээд багууд гараад энэ 18 аймгаар яваад за 78 он билүү 78 оны улсын үндэсний өсвөр залуучуудын улсын авраг гэсэн завханд болж ирсэн. Тэгээд тэнд баахан бөхчүүд эндээс очоод алтаад бууж барилдаан хийж хаад эргээ завхан руу яваад тэр үед л тэрний дараач билүү Сосруур Марслан энэ Шанрав багш бас нэг онц хоёр бөхчүүд очоод дөө энэ төвөөс одоо бүхэн энэ том бөхчүүд бүхэн мэргэжлэгүүд ирсэн өсгөрөөдүүтэй барилдах сонирхолтой хүүхдүүдийг үзэж шинжиж яваа юм гинэ. Тэгээ бид нар ч 10 жилд аймгийн төвийн 10 жилд ирсэн тэгээ барилдаг хэдэн хүүхэд бас сургууль дээр жаахан бэлтгэл хийдэг. Тэгээд нөгөө спортын хороонд дор бас бэлтгэл хийдэг. Би чинь хоошо баян хөлгийн бүст яваад барилдсан аймгийнхаа аваргаар бол байнга төр үлддэг. Тий. 71-т барилддаг байсан юм уу?
Тэгээд Баян-Улгээд чөлөөтэй нэг бүсийн баруун бүсийн авраг Баян-Улгээд болоод тэнд очиад Балжаатай барилдаад Балжаа төрүүлээд би хоёрт орж байсан. Тэгсэн чинь юу яалаа? Оройн барилдаан дээр бүгдээрээ барилдараа л гэж нийтийн барилдаанд барилдлаа. Хоёрын даванд сосроо оромгоотой таарлаа. Тэгээд буцаад унчаад гүйж явсан чинь манай дасгаж улагч Баяр сайхан гэдэг хүн байсан. Чөлөөтөр барилдаг байсан манай. Дуудаж байна. Хажууд нь нэг хурган дээлтэй хүн сууж байна. Тэр нөгөө чанар өгдөг хүн. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө мэдэж байгаа гэсэн чинь наашир гэл. За энэ ийм сампрэлдэний улсын шиг шавын дасгаж улагч дэлхийн авраг чанар өгдөг хүн л гэж. За сайн байна. За хэддүгээр анги 10 дугаар анги. Энэ жил төгсөх юм байна. За бүх болох сонирхолтой юу л гэж сонирхолтой л гэлээ. Тэгсэн чинь за чи тэгвэл юу одоо ямар мэрэгчлээ болох гэж яана гэж мэдэхгүй байл гэлээ. Сонгоочгүй. Тэгсэн чинь за чи Улаанбаатар руу энэ сургуульд орсон ороогүй Улаанбаатар руу яваад очиараа. Тэгээд спортын төв ордонд очиод чангаруу багшгээд асуугаад очиараа л гэж. За л гэлээ. За тэгээ хөөрөөд мань арчлаа. Тэглгүй яах вэ? Тэр мундаг хүн. Тэгсэн чинь маргааш нь авард өдөр нь бас бидний чинь тэр чанар багш сосроормгоо арслан энэ төр жагсаагаад бүгдийн нүцгэж жагсаагаад ингээд хараад тэгээд багш нартай юм ярилцж байгаа л яваад гэсэн маргааш нь барилдаан дээр бүгд барилдаараа гэл. Тэгээд барилдаа. Тэгээд би бол дотроо бодож байгаа. За би ч бол намайг сонгохгүй. Тэгээд хөдөө өч одоо тийм л бүдүүлгэл байсан байна. Яг тэгвэл ийм өндөр нарийнхан хүний чинь сакс максл сакс бол тоглодог л тоглох хөөхтэй байна гэж бодож байгаа. Намайг бол тоглох. Жаа бахин юу ванднер би эднэрээ сонгогдох байх. Тэгсэн чинь маргааш нь юун дээр тэгж бөөн баяр боллоо. Тэгээд хөдөө 10 дугаар анги төгсөж байгаа. Хөдөө нөгөө гэр рүүгээ бас захиа бичиж хүнээр захиа бичиж явуулаад намайг ерөөсөө яа би бүх болохоор боллоо. Чандар багш гэдэг хүн ерөөсөө сургуульд орсон ороогүй хөр идэг гэсэн. Тэгэхээр би шалгалтаа өгчхөд ерөөсөө конкурс мөрөд орох хэрэг алга. Шууд гэр рүүгээ яваад очив. Тэгээд захиа хэл хөргөөсөн тэгсэн чинь бас ёо гэрээс хэл ирж байна. Тэгж болохгүй нөхөө конкурс мөрсөнд ор. Тий. Тэгээд тийм болж байна. Тэгэхээр за тэгээд тэр хичээл мичээлж ерөөсөө надад хамаагүй би очиод ингээд бүх болчихын чи одоо өстой янз юм боллоо. Тэгээд тухайн үед бол одоо нэрээ хөдөө бол бас л одоо хоцрогдсон л гэх юм уу да. Тэгээд одоо ямар ч мэрэгжил одоо мэдэх одоо мэрэгжил янз бүрийн нарийн ширүүм юу ч мэдэхгүй шүү дээ. За тэгээд бодлоо ховор зөвлөгч хүн ховор. Ерөөсөө биеийн тамирын ангид би чинь улсын авраг моргот яваад ирсэн биеийн тамирын ангид баг. Тэгээд би чинь тэр бас нэг бүхтэмний спортикадроо тэр нэг зээрэнцэг бөөрөнцөг шийдэлт мэдлэлт тийм амар хол шийдээд бас тэр хотын спортикад төрүүлсэн. За. Тэгээд аваад чулчиж байгаа юм чи. Тэгээд тэр мэргээд намайг чирэн юу биеийн тамирын сургуульд орвол ерөөсөө шалгалтгүй аав нэг. Биеийн тамирын сургуульд орчие гээл багшийн дэдэн биеийн тамирын ангид орчие гэсэн чинь бас манай 8 дугаар ангид юу манай биеийн тамирын багшаас манай ангийн багшаас эндээс төгсөж очсон нэг хотын булга багш гээд саксны хүн байсан. Тэгэхээр булга багш бас намайг ер нь биеийн тамирын сургууль бол нэг юм сурдаггүй юм дүү. Энтрэх маягтай шаардлага байхгүй юм маягтай хэлж. Тэгэхээр нэг хөөхчүүд гайхаад. Тэгэхээр н конкурст ороо явчлаа. Биш бас гайгүй нэг. Физик хим хоёр дор дунд гарсан бусд нэрийн сайн онцгойсон. Ороод авсаа тэр чи юу л физик айлгөр одоо их сургуулийн автын инженер эдийн засгийн ангиас амар анги авчих. Ерөнхийдөө бас автомашин сонирхдаг өдөө тэгээ нөхрөөгөө давхиж ороод нөгөө томондор их өндөр оноо авал 15 оноо ч тэгээд нэг физик хим хоёрын шал дэмий хичээл их юм уу сонирхдаг. Тэр физик дээр л таарууха авсан болтой юм. Тэгээ нэг нь орос хэл авсан бэл. Орос хэл дээр гайг авсан. Ер нь орос хэл бол их дажгүй шүү. Ер нь тэгээд орчхож маягтай болсон. Тэгээд тэр дээгүүр юу болсон юм. Тэгээд юу конкурсанд өгч хайчхад алга болсон.
гэр рүү яваад гэсэн. Гэлүүгээ Орвол орсон гэж ороогүй тэр үед. Хааштай Чанар болчиход ирсэн юм чи. Ерөнхий бол өөрөө бол орчихсон байх гэж бодоод байгаа. Тэгсэн чинь ороогүй юм байлээ. Тэр жаахан юм орсон юм байлээ. Оронд нэг охин явсан. Тэгээд тоогооч. Тэгэл нөгөө багш дээр давхиж ирж байгаа юм чи. Намар давхиад ирлээ. Тэгээд аавтайгаа хоёлаа ирээд спортын ордон дээр очлоо. Эхний өдөр багш байсангүй. Тэгээ хоёр дахь өдөр байсан. Тэгсэн чинь тэр спортын ордон дээр очиж том амар том хүмүүс хоорондоо ингээл ноцолдоод бие бинийгээ хөөгөөл энийгээд янз бүр болоо юм. Гүнтэй энэ том улсад байж хүүхдүүд чинь ингээд тоглоод тэгээд өдөө хүүхэд их гайхаж хараад эхний тэр биш та одоо энэ ишгэн зан багт ахын чөлөөтийн вар отхон баярыг чөлөөтийг л байсан юм билий. Амар том улсад. Тэгэл би хараад гайхал ийм том улсууд хүүхэд чинь ингээд тоглоод байдаг. Ингээл би нэг хөөгөөл носоод фит фат гээл. Би ялалтай игээр тоглоод байж. Үгүй бүр гадаал би энийгээ явуулаад яаж яасан тэгэл нэгээ хөөгөөл тийм л юм болж исэн юм бэл. Тэгэл тэднийг их гайхаж хараад. Дандаа том биетэй хүмүүс шүү дээ. Дандаа том биетэй. Тэгээд маргааш нь бас ирээд нөгөө багшийг хүлээс бас л ирээгүй. Одоо яах вэ хоёлаа. Тэгээд буцаад энэ багшийн дэдийн өдөр алхацсан. Нөгөө чанар багш тэндээс багшийн дэд урд ирж явна шүү. Тэр спортоор насараа. Нөгөө хүн чинь тэр ирж явна чанар гой тэр ирж явна гэсэн чинь л гээл. Тэгээд сайн байна уу? Сайн байна. За би сод намдан хүн эрхэн баярын аав хүүгээ тоглоод байгаа. Говьлтай нөгөө хүүхдээ. За. За хүрээд ирсэн үү? Та ямар сургуульд орсон ч сургуульд ороогүй байл. Тэгсэн маргааш өглөө ерөөсө спортын тоорн дээр самбын зааланд ингээд бэлтгэл явуулсан та 90 шүүл гэж. Үгүй тэгэл та ер нь тэгээд чөлөөтийн хүн байсан биз дээ аймагт. Би чинь аймагтаа бол чөлөөс тэгээд жудаа модогоор хамаагүй бүрдэнд л орно шүү дээ. Тэгээд нэг тийм лут дагнасан лутын байхгүй шүү. Зөв. Яг бол сонгоогүй байсан. Яг бол одоо тэр аймагчин дээрээс нэг сонгоо зүгд болох ч байхгүй. Тэгээд тэнцэн дараа. Тэгээд маргааш нэг юм орос хэлгээр орж ээж нэг томдсон бэлтгэл явуулсан авмаглаад л тэгэл ирлээ. Тэгэл энэ самбын зааланд анх орж исэн юм. Тэгээ самбын зааланд орсон базар нөгөө хад аврага тэгэл энэ цэндэ байсан. Тэгэл жалаа гамгаах. Тэгээд энэ дараагийн үеийн энэ хүрлээ зан гамболд зан нөгөө би нөгөө начин дамтан начин машин жамсран мамсран гээл. Идэрсэн дугаар орж ирээд л. Дахиж орж ирээд жингээ үзэл хамаг хувцаа тайлэрээс ингээл чармаа нүцг ингээ жинг хөөцөний хүүхд хаад ахч орж ир хамаг хувцаа тайлж хаяа. Гайхаж том хувцаа тайл ямар нөгөө нэг юм ичмэг л одоо жингийн үзэн л гэж нэ өндөр хэмжиж яана ингээд тэгсэн чинь нэг 80 хавцаа гомоо 70 хэд ч юм уу. Тэгээд л ингээл жингээ үзэл тэгсэн чинь манай Валжа усаас өрөөд чи энэ 18 аймагаас баахан олон хүүхд ирж. Зөндөө олон хүүхд ирж. Тэгээд тэр залуучин шгшөө гэж байгуулад тэгээд намар тий. Тэр чинь ерөөс олимпийн өмнө 70-аас он шүү. Тэгээд л 11 сард онд Улаанбаатарт олон улсын тэмцээн болно. Залуучуудын жудогийн залуучуудын социалист орнуудын тим тэмцээн болно. Тэрүүнд ороод тэрэн сайн барилсан хүүхдүүдийг одоо жинхэлж цалин мөнгөтэй болох тийм маягтай болж байна. Бэлтгэл хийгээд хүүхдүүдтэй тэгээд нэг жудогийн модогийн олж авал та бол хүний л хуучин өдрөж жудогийн модог олдог. Тэгээд л сар шахуу бэлтгэл хийгээд тэгээд нөгөө хөдөөнөөс ирсэн хүүхдүүд голдоо олон хүүхдүүд байсан. Тэгсэн чинь нөгөө сар шахуу бэлтгэл хийх хугацаа нөгөө хүүхдүүд чинь хашраа зарим нь орхон оргоод нэлээд зөөхөн үлдлээ шүү. Зөөхөлөө үлдлээ. За тэгээд ингээ бэлтгэл хийгээ байжсэн. Тэгээд тэмцээнд ороод би хүрлэн медаль авлаа. Манай Валжаа чинь төрүүллөө мөнгө авлаа. Тэгээд увсын жамбал орж игээд нэг сайхан залуу байсан. Тэр медаль авлаа. Ер нь хөдөөнөөс ирсэн хүүхдүүд дотроос бид дуурууч медаль авчлаа. Тэгээд энэ манай энэ Ганбаатар Арслан энтер чинь алдрын цэрэг үүсэн шүү дээ. Хал цэрэг. Том. Тэр цэргүүд мэргүүд голдоо тэр тэд нар чинь медаль авлаа. Тэгээ хөдөөнөөс ирснээс Валжины бит хоёр тэр усын жамбалд орж бид гурвал медаль авчихсан. Тэгээд 11 сард
10 сард болсон юм уу? Тэр 11 сар тэгээ шууд шгшэвт авсан шүү дээ. Эндээс медаль авсан залуучуудыг. Өдөөнөөс ирээд тэгэл тий намра шгшэвт одоо энэ Цэндэ ах чинь алдраас алагдаад тэр шгшэвт ороод Цэндэ ах энэ манай хүрлээ заан хин зүйлсэн одоо олон улсууд тэгээд Важны битээр шгшэвт шууд юу тушаал гарч ороод тэгэл Цэндэ ахтайгаа 1 жил үзэл. Цэндэ ахын нөгөө дагалдан тамирчин гэдэг намайг Цэндэ ах ч олимпиад явах гэж. Цэндэ ах чинь тэр жил энэ Европын нэг ингээд цуврал тэмцээнүүд ингээд яваал 2 сард яваал 3 сар 4 сар ирдэг ус ч 5 сард ч тэгэл 5 6 орноор яваал хамтарсан бэлгээл. Цэндэ ах чинь тэгэхэд чинь ерөөсөө олимпиад ганц найдвар. 5 орноор яваа 5 медальтай иржсэн. Оо за. Ерөөсөө тэр тухайн тэр зүйлд Албад улсын тэр Яцкевич гэдэг 86-гийн дэлхийн аварга. Тэгээ Германы үүлч гээд нэг 80 Цэндэ ханжингийн. Тэр тэгээд нэг хэдэн хүнтэй л үздэг. Тэгээд 93 ээлжижил ялсан дөрүүлж энэ медаль авдаг. Тэгээд Цэндэ хаа чинь 80 оны олимпиад дээр медаль авах хүн гэл. Цэндэ хаа чинь 86-д бас их хаснаа. Тэгээд Цэндэ хатаага 1 жил үзэл. Тэгээд сайн хүнтэй үзөө бурхан минь 2 цагийн бэлтгэлд чинь баг толгоогоо эргүүлтэл савуулж байгаа. Цэндэ ах чинь өндөрчгүй юм тэгээд үүрээ мөрөө хийхэд хөмрөө баллан шүү. Өөр аймаар. Тэгээд өөрийгөө бас одоо тэмцээн урдлаанд явчих хамаагүй намайг шидэж болохгүйгээ загнацхан тэгээд танд тал бусдаа Цэндэ ахын чүүчд болоод 1 жил тэр хүнтэй чинь тэгээд толгоогоо эргэтэл савуулж байгаа юм чинь. Жил болоод ирэхээр тэгээд Цэндэ ахтайгаа зуурдаг болоод. Тэгээд олимпиад явж ирснээр дараа Цэндэ ах оноо алдхаа байхад гэсэн чи. Цэндэ ах тэгээд нөгөө намайг олж тэрнээ дараа жилээс нөлөө одоо манай Батэрдны тэр зэрэг хөрөд ирэхгүй тэгээд тэр хүүхдүүд рүү яваад өгч байгаа. Тэгээд тэр сайн хүний бэлтгэл хангагч сайн хүнтэй барилдана гэдэг чинь тэгээд жудуугаар бол дороос хайжраал тэгэл гайгүй болоо тэгэл одоо 11 жил боллоо шүү дээ. Жудоо самби шгшээ авах тэгээ самбараа барилдаа жудоор барилдаад. 85 онд үлээ. Сам жудоо хийж анх хуваагдсан шүү дээ. Тэгэхэд нь жудоод үлдээ. Важны битээр жудоод үлдсэн. Бус нь бүгд одоо самбар орсон шүү дээ. Яг одоо самб арцсангаа амархан медаль авахд амархан одоо манай дэлгэрдлээ начин тэгэл хөрлөмөрлөгаан болд энэ жамсан маамсан Цэндэ ах хүртэл самбар орсон. Тэгээд ерөнхийдөө 80 оны олимпийн дараа Цэндэ жалаах амаах энэ төр зодог тайлсан л та. Тэгэл жудоод байж байгаа л тэгээд жудоод байхдаа дундуур нь би чинь самбар 88 оны олимпиад явж ирээ дараад нь юу самби шгшээ өгт ороод 90 оны дэлхийн аврагт самбын дэлхийн аврагт ороод жудоод байхдаа юу 88 онд лөө Токиод болсон дэлхийн цомд ороод тэгэл самбас 2 медаль авчихаал. Тэгэл бусд нь жудоогоор л харилцсан. Анх өдөөнөөс оржсэн тэр залуухан хүүхд тэгэл усан шгшээ багт тамирчнаар ороод анхны амжилтуудаа гаргаж эхэлж байгаа. Анх тэр хилийндээ салхсан. Тэр сэтгэлээ хаваалцаж. Ер нь бол тэр ямар хөө санагдчихэ ер нь сууж үзэхээс өсвөлээ тийм. Ер нь бол энэ тэр бас л амны их шиг шүү дээ тийм. Амны шиг байхгүй тэр сайхан улсууд алс өглөө өдөр очиод намайг сонгож аваад би ирээд тэгээд тэр тэмцээнээс медаль аваад тэгээд шгшээ өгт ороод ингээд явна гэдэг чинь надад бол энэ аав ээжийн заяасан амны их шиг хувь төөрөг тэр чинь хамгийн гоё юм байхгүй. Бас 10 дугаарыг төгсчөөд энэ дуулаачийн тэр анги гэдэг юм байдаг юм байна гэж бодчиход тэр кино жүжигчин болдог дуулаач болдог тийм анги байд юм байна гэдэг. Тэгээд тийм анги байна өгсөн чи тэр жил эсэлт аваагүй. Тэгээд би чинь айгүй бол багшийн дэдийн дуулаачийн ангид орчих юм дээр. Тэгээд тэр бүхний чинь одоо их тийм азалда ирнэ. Миний спортын энэ улсын цол авсан бүхэл ирсэн энэ төр бол их амны их шиг аав ээж юм буян өвөг дээдсийн буян гэж бодож явдаг шүү дээ. Тэгээд ирлээ юу гадаад явах вэ? Юу гадаад хүн гадаад явдаг, гадаад орон руу явдаг, гадаад орон гэж байдаг. Яг хөө юм гадаад улс гэл юм ярьчлаа. Гадаад явдаг гэж ерөөс ямар ч ойлголцгүй ирсэн шүү дээ. Гэхдээ тэгсэн чинь л самби нэлэхээр авт явна гэдэл
самби улсаа ургуулаад тэгээд бичгнэл тэгэл энэ манайхан чинь яваал цэндайх энтрийн тэгээд манай энэ нөгөө олимпийн орооны нөгөө дамдын багш дамдын чи явж нөгөө залуучууд насан туршид хоёуланд төрүүлж манай 48-нд манай говьалтай алдрын тэгшээ ах тэр хоёр чинь залуучууд насан туршид нь хоёуланд төрүүлээд дэлхийн хошоо ургуулад ирчихсэн. Тэгэл энэ цэндайхан тэр чинь дэлхийн ургуулаа Испанд явлаа тэр чинь Франц. Тэгэл нөгөө гадаад яваал ирсэнгүй ёстой гой тийм хос улаан хүрэн костюм өмссөн байх шиг. Үгүй ёстой янзын гой улс хөдлөл иргээл. Тэгэл энэ ямар гоё юм. Ингэж одоо хизээ сайн бөхөлж эднэр шиг гадаад явж үзэх юмсан гэл тэр бүхнээс чинь юу яваал жишээ аваал тэгээд анхудаа би чинь гадагш хаашаа Европ явсан баг. Анхудаа гадагш Европ явдаа бурхан юу барилдах. Гөө тэр онгоцон цуугаал тэгэл нөгөө гадаад явж байгаа шүү. Оцсон чинь тэр гадаадын тэр бүхчүүс ямар ч аймаар юмнууд ямар ч гоё хүмүүс байдаг. Бид нар хажууд нь зүгээр ноосоо зовуулсан тором шиг л юм даа уцаа өнөр гэж авах юм алга. Угаалгын машин ч байхгүй байсан үг шүү дээ тэр гэж. Тэгээд нөгөө жодогигоо угаан жодоги гэж нэг Унгарын нэг тийм жодоги тэр нэг тийм вороны хон шиг нэг тийм цав цагаанч биш нэг тийм шаардуу юм. Тэгээд тэр Япон жодоги модог гэж байхгүй шүү дээ одох ч гоо тэгээд бүс гэж хар бүс чавар байсан дөө. Тэр үеч их сони байлаа шүү дээ. Одоо бол энэ хүүхд залуучуудад бас би ярьж ямар санагддаг. Улсын шигшээ огт байсан бид нар гадаад явахдаа улсын хувцас өмсөж явна. Шигшөөгийн тамирчтай хувцасгээд гаднаас авчирсан тийм одоо форм бэлтгэлийн хувцас байна. Тэгээд жодогийн модогийн бас яг Япон бас тохой зүйлд ирж ирсэн. Тэгээд тэр мэрийг улсын хувцас өмсөж гадагш явна. Авчираад угаагаад буцаа тушаач. Манай жодогийнхан тэмцээнд явж ирээд авчираад нөгөө бэлтгэлийг авцсыг тэр гомбгой тухайн үед одоо дасгалжуулагч байсан гомб гэдэг хүн байлаа шүү дээ. Гомбгой чин тэрэнд амар хариуцлагатай байсан. Намайг хүлээж аван загнаал угаа энэ төр гээл хуц аавна гэл гөөсөлтөр бүү юм бол. За тэгээ хуцаа буцаагаад тушаачих нь чи чөлөөтэй хүн дараа нь тэмцээнд явахаар чи өмсөөл явна тарах өмсөөл явна. Тэгээд нөгөө буудлагын ч өмсөн сакс за хойд сакс макс гэдэг нэг хин сүртэй гадагшаад явдаг. За байцуурынхан эмэгтэйчүүд нь ч өмсөн. Тэгээд пүүз бүгд авч өмсөн шүү дээ. Тэгээд явдаг тийм л шүү дээ. Бидэрт өөр хувийн хувцсан буцаж олигтой юм байхгүй. Угаагаал ээлжлэл өмсөөл гадагшаа тэмцээнд явахдаа өмсөөл бусаа авчих. Тэгээ энэ дээрэл бэлтгэл хийх чинь би анх ирэл би хандгаатад 11 сард 12 сард хандгаатад бэлтгэл гаргахад төрүүтэй пүүзж байхгүй. Төрүүгөө пүүзтэй нэг Унгараас нэг авчирсан нэг гоёлын байсан. Тэр нэг ганц хөлн бөшглөө зад усэрсэн. Тэгэл баг цагаан юу ороолтоор хөлөө боочхоод тэгэл тэр цасан дотор бэлтгэл хийгээл үүжилнэ шүү дээ. Тэгээд анхадаад явах чи юу тэр гадааныхны сайхан байгаа тэр чөлөөтэй байгаа. Дээр нь бид нар чинь бол одоо тийм үс суртын их том хүмүүслийн ингээл за тэг хөрөнгөтэй оронд бол гаднаас нэг нах яамны хүн гэдэг нэг хүн дагч хөдлөхгүй баг Америк хоттой ойр сууж болохгүй гэж загнаа нэрээс. Ямар заа бас тийм л тэгээд энд гадагшаа тэмцээнд явах чинь баахан бичүүлж авна шүү дээ. Тэдэн удаа ялна тийм медаль аавна гэдэг. Амлалт авчгаад явна. Тэгээд тэр амлалтаа бүтээгөөрөл ирээд загнуусаар явгаал дарга нарын хурлаар ороод за ер нь болдог ч юм уу ингэж харал гэж бод. Ерөөсөө л нэг тийм дарамт бөөн дарамтанд л тэгээд ерөөсөө тэр гадны тамирчдыг харахаа яасан сайхан байдгийг тэр багштайгаа чөлөөтэй ярьж байгаа тэр өөрийнхөө дороор барилдж байгаа тэгээ ялагчгаа тэр хитэн загнаж байгаа ч юм болоо бид нар чинь алуулахаа алдчих нь улсын мөнгөөр явчихад ингээд улсын хувцас өмсч улсын хоол идчихэд ингээд хүн ялах нь гэл тэгээ одоо бол би тамирчид маш сайхан болсон бүх юм одоо бид нар бол одоо хинээс дутахгүй одоо юм харж үздэг хардаг бүгд тэр англи хэлтэй одоо тэгээд дээр нь одоо сайн барилдвал одоо тамирчдын хөлс хөдөлмөрийг үнэлдэг бүх юм өөр болсон шүү дээ. Бидний тухайн үед чинь тэгээд яриад байвал хэцүү. Дөрөөсөө нэг илүү өөртөө нэг илүү жинсэн өмд аваад ирэхээр гайлдар хаагаад авчихна. Агаа хүүхдээ нэг жоохон юм. Тэгээд хоёр ширхэг юм тэр юм авсан байвал хураагаад авчихна. Тэгээд юу вэ? Тэгэл мөн ч хэцүү шүү дээ.
Тэгээд тухайн үед бол тийм л байсан. Тэгээд би сүүлд нь ингээд бодож байгаа байхгүй. Сүүлд нь одоо ингээд 80 оны Олимпиад явхад чинь одоо ингээд бас социализмын үе байлаа. Тэгээд сүүлд нь 92 онд нэг мастрын дэлхийн аварт ахмадын дэлхийн аварт яваад тэр яг л өөрөөгийн хариуцлал өөрөө зардал мөнгө гаргаад очиод яваад би барилдаа дэлхийн аварт дэлхийн аварт мөнгө медаль аваад Азийн аварт очиж хүрэл медаль аваад тэгээд би бодож ирсэн. Одоо бол бид нар тэднээс юугаарч дутах юм байхгүй шүү дээ. Англиараа ярьж чинь, хуцсанаа өмсөж чинь, юугаарч дутахгүй сайхан барилдаал бүгдийг би 5 барилдад 5 цэвэр ялаад Майами төрүүлэл алтан медаль аваад. Би баруун гэрэн Франкфуртт би 5 барилдаж 4 ялаад нэг хаднаад дуулаад мөнгө медаль аваад. Тэгээд би бодож ирсэн. Эдийн засгийн болоо тэр улс төр үзэл сурталын их ялгаа бол хүнд маш их нөлөөлдөг юм байна да. Тухайн үед л одоо би ингээд яг одоо ингээд энэ тамирчид шиг ингээд бэлтгэл хийх юм бол надад айж чихэн зовлон байхгүй юм байна. Нэгдүгээр хоёрдугаар өмсөх хувцснасаа ичхийн зовлон байхгүй юм. Идэж явахын одоо витамин тэр хангалт тариа будааны зовлон байхгүй юм байна. Тэгээд гуравдугаарт би ерөөсөө өөрийнхөө төлөө барилдах юм байна. Амьдралынхаа төлөө барилдах юм байна. Ер нь бид нар улсын мэдээж эн чинь яг улсын төлөө барилдаг гэж загнаад байдаг гэсэн. Эцсийн эсэл бол хувь өөрийнхөө төлөө барилдаж шүү дээ. Амьдрах гэж л тэр чинь барилдаж байгаа үстэй. Тэгээд тийм ялгаа их байсан юм байна. Яг энэ үед бол одоо би тамирчин байсан бол тухайн үеийнхээс илүү амжилт үзүүлэх болцоо байсан юм байна л. Энэ хоёр системийн нэг ялгаа энэ чинь бол тэгэл бүх хүнд л нөлөөлөж. Бидний нэг тийм аимхай ичин бихий нэг тийм зан чинь бол тэгэл гараад спортт маш их нөлөөлж байгаа. Тийм юм одоо тамирчин хүнээс эхлүүлээ бүх хүмүүсийн амьдралд нөлөөлдөг байлаа шүү дээ одоо. Тэгэхээр бидний одоо амжилт, одооны бүхчүүдийн амжилт энтрийн бол эрсдэс ялгаа өрөөд зөндөл харагдаж байгаа юм л да. Бидний үед бол үнэхээр одоо нэг заяасан төрсөн л барилдаж ирсэн байх тоо. Тийм нэг эдийн засгийн болоод бус ямар ч дэмжлэг байхгүй шүү дээ. Тэгэл яг л өөрөөрөө барилдаад л тухайн үед нутгаараач зарлуулдаг байлаа шүү дээ. Нөгөө харьяалгаж байгаа байгууллагаараа зарлуулдаг. Тэгэхээр их сургуулийн эрхэм баяргаад намайг начин болчиход очиход гойлтоод хинч танихгүй байсан. Тэгээд чинь нэг хангайтай тэгээд очиод одоо бол ингээд л сайн барилдаал ингээд ингэж явал нөгөө зургатаа хараад бүгд таньдаг болсон. Тэгэл бүгд л нутгийн улсууд дэмжин нөгөө пүүс компаниуд дэмжин зүгээр л Монгол дэйлгөө очиж барилдаал улсын цол авчихаад тэгээд онгоцноос уухыг хийж танихгүй. Тэгээд шуудан суугаа сумын төвдөр очиж сумын төврөөс моцикэлтэй нагцахынхаа хөргүүлээд хөдөө гэртээ тавьгаад тэгэл аавч хоёр маань бөөм баяр болоод. Түмэн ах маань олон бүхчүүдэд би сонсч байсан бас цол нэмээд дараагийн шатны одоо жишээ нь заан гэдэг цолыг авах том боломжтой хүн байсан гэж. За тэгээд одоо нэгэн л цаг хугацаа өнгөрсөн юм чинь. Тий. Одоо таны ярианаас би бас дүгнэлт хийлээ л дээ. Ер нь энэ тухайн үеийн одоо энэ жигшээ багийн тамирчин байсан энэ давхар тийм ээ мэрэгжлийн спортоо хөөсөн бас жоохон үнсний бүхтөө нөлөөлсөй болов. Тийм. Улсын цол авсан талаараа. Улсын цол бас л би ерөөсөө нэг ингэж одоо юу юм тэгэл хувь хүний юу штэ. Улсын цол авснаа, сайн бүхчүүдийг давснаа би дандаа азаар давчлаа. Азаар авчлаа л дандаа тэгж боддог байсан. Тэр нь бол бас буруу юм билээ. Тэр өөрийгөө үнэлдэг. Өөрийгөө үнэлж, өөрийгөө хорцож тэг сайн үзчихэд улсын цол бас л одоо азаар авцсан л гэж би их ярих дуртай л да. Тухайн үед тий. 82 онд 81 онд чинь би улсын нааданд бүртгүүл залуу гарч барилдаад Балжавт 2. Балжаа нэг давж хасагтаад би нэг гаралгүй хасагдчихсан. Бүр түлээл очоод барилдах гэхээр тэр үед одоо юм бас л нэг тийм хариуцлагагүй байсан үе л дээ. Тэгээ одооных шиг компьютер хийгээд ингээд хийж чанд байхгүй. Тэгээд дундуур нэг чамаа гаргах өө ерүүлдэг байлж манаас нач яах вэ гээл. Тэгээ хүүхдүүдийг бол тэгэл ингээд хайцдаг байсан юм уу яасан тэгэл нэг бүх мөхн одоо бүх юмыг гараар хийдэг байсны л юу л байх л. Тэгээ нэгтэй болны танилцвал. Тэгээд хасагдчихлаа. 80 онд хасагдсан. 81 онд юу аймаг руу явлаа. Тэгэхэд чинь аваагайг болсон. Би ч ерөөс хамгийн анх
хайсан улсын төсөлтөй хүн хайсан мөнгө арслан хайжсэн хүн шүү дээ. Оо за. Үйлдвэрчний хөвлийн 12 дугаар их хурал гэж болоод 2-ын даванд ч 3-ын даванд ч мөнгө арслан хаяад давж байлаа. Мөнгө арслан чи улсын арслан болцсон. Мөнгө арслан намайг мөргөөд хөөхөөр би хөмрөөд хайжсэн. Тэгээд мөнгө арслан давчаа. Тэгээ энэ бас нэг ганц нэг зааланд аваагааг барилдаад. Тэгээ манай Чандар багсаа чи энэ жид нутг руу явж байлч аймаг арслан болчиход. Тэгээд алтаар байгаа явсан. Бардггүй дээ. Дөрөв үлдээд нэг аймаг арслан бачиргадаг хүнд алуулхаад хавируулаад. Тэгээд ирсэн багш ирэг алгаач аймаг төрүүлж чадахгүй. Тэгээд тэр өвлийн аймгийн начин цалтаа бас би чи гайгүй барилдаад байсан юм аа заалд. Манай Балжин аймгийн заансалтай. Тэгээ 82 онд чинь энэ Ардсан Солонгос руу нэг тэмцээнд явах гэж залуучуудын тэмцээнд явах гэж бэлтгэл хийжсэн. Тэгээд 9-нд явах байсан. 7 сарын 9-нд. Оо за бүр яг наадмын өмнө явах гэж Чандар багш. Тэгээ манай Балжин сосор гээд манай усын нэг залуу манай шигшээ өгт бас байсан манай сосор багш тий. Тэгээд Балжин бид гурав. Тэгээ бид дөрүүлээ явах гэж гээгүнд наадмын дараа явахаар боллоо гинэ. Чандар багш наадмын тайлбарлана. Тэгээ төв хороноос л зохицуулсан юм шиг үлээ. Наадмын дараа явахаар боллоо гэж гарсан. Оо хэдэн 3-4 хоногийн өмнө наадмаас нэг 5-6 хоногийн өмнө тийм шийдвэр гарсан юм. Оо манай Балжаа юу яалаа. Энэ Баян уулын амралт руу энэ толгойтын баруун салаа билээ. Тэр рүү энэ хөдөлмөрийн бөхчүүд Цэрэн тогтгоорын гал гарцсан байсан. Балжаа тийш дахиад явлаа. Наадманд барилна. Балжаа ч сайн барилж ирсэн зааланд. Ер нь начингийн юм орцсон, тааварт орсон. Ер нь орцсон. Балжаа дахиад би спортынхаа төв ордон дээр хэдэн хоног. Тэгээд нөгөө бөхчүүд бэлтгэлд гараад явцсан. Ганцаардах маяг. Цэрэг голдоо хэдэн үеийн залуучуудтайгаа тэгээл нэг өглөөд нэг зариат хийчээ тэгээд нөгөө жодогийнхоо бүсийг нэгээрээ өсөлж сугаараа золгоод бас юу наадамд болох гэж байгаа учраас тэгж байгаа л тэгээд наадам боллоо. Наадам 12-нд 13-нд нисэн. Тэгэл давхиж очиад бүртгүүлчихэд тэгэл бэлтгэл явуулсан. Дээл хувцсч байхгүй би нагас гिचэндээ амьдэрдэг. Тэгэл очиод барилдаад нэг хоёрын даваа нэгэн даванд гарчаад тэгээд дуусчлаа бүх. Эхний өдөр 12-нд өглөө босоод спортын доордондоо байрлаж байхад эндээ л тэгээд энэ Улаанбаатар ресторанд хоолоо идэж өглөө гүйж Улаанбаатар ресторанд хоолоо идчихэд оо бороо ороод шамраад их зэврээ өглөө байна. Тэгээд энэ 5 дугаар сургуулийн манай хөргөн ахих нагас гिचэх байдаг гэсэн. Тэнд гүйж очиод юугаач авсан нэг гүйж очиод бас нэг цаа уучихад тэгээд гарсан чи манай тэр хөргөн ах нагас гिचээ нөхөр манай ээж нөхөр. За миний хүү сайн барилдаараа одоо хоол газар тэмцээн орлоонд явж байгаа хүн амьтанд бууж өгч болохгүй шүү сайн барилдаа шүү миний хүү. За гэж гарсан. Тэгээд тэр бас их учиртай. Хэрвээ тэр хүнд ингэж хэлээгүүд би 3 даванд алтан гасахт бууж өгөх гэсэн. Тэгэл тэр чинь миний ажил байхгүй юу. За тэгээд очиж барилдлаа. Оо тэгсэн чинь хоцроод очихгүй автобус зуугаал. Тэгэл нэг юм очсон туршлага багтаа. Тэгээд өглөө эрт очсон нөгөө нэгэн даваа, хоёрын даваа эхэлчих. Тэгсэн чинь намайг хурдлаа хачаагээд лагнаад гүгээд гарсан чинь нэг аймгийн заад нэг хүн аль хэдийн иртэрсэн бол хөлдөө үхээ алдсан. Чи яасан хажиг хүүхдээ алга болчих тэгээд боронд их зэврэн байсан. Тэгээ нөө хүн амарх хайлаа. Тэгээд хоёр давчлаа. За улсын хаданд хоёр давцсан. Анхааралдад хоёр давна гэж чинь. Нэгэн даванд ямар ч юм хайсан мэдэхгүй нэг хүнтэй хараад аймаг зөлтөлөг байсан. Тэгээд 3 даванд гисэн чинь нөгөө аймгийн солтоо улсууд яадаг ш оноолтоор. Би аймгийн начин. Тэгшин алтан гац ахта оноолтоор таарсан. Алцах чинь арслан болоод нэлээд хэдэн жил болсон бас арслангуудаас нэлээд дээгүүр байдаг арслан байсан баг. Тэгэл гараад алтан гац ахта оноолт талж гараад одоо бод санах юм байхгүй. Сайхан гараад тэгээд гараад барилдсан чинь алтан гац багсал нэг тийм юм хумаа ярьцсан анхны энэ наачин болчих маягтай байгаа л гэж. Гэвгэн л нөгөө хөргөн ахын хэлсэн бодогдож байгаа. Бууж өгж болохгүй. Тий. Энэ
Тэгэхээр би худлаа хэлж байгаа юм. Аха би бас начин болох гээд юм ярьсан баг. Тэг юм хүсний начин болох юм фэст. Тэгээд барилдаад газрахыга давчлаа. За одоо бүр улсын нааданд анх барилдаад 3 давчлаа шүү дээ. Тэгстэй сайхан одоо ингээл ажил дууссан маргааш сайхан тэмцээнд аав ээж хоёр сонсож байгаа болоо. Аавын арэдөө ажиллаж байгаа болоо нөгөө батраа манай хөдөөч нэг арэдөө ч долгион болгон яахгүй ингээ шажихнаар олигтой барихгүй. Тэгээд гарцсан гадаал хоош ирээдэл 3-5 ёо ам авж байгаа. Би гадарсан хоош ирээдэл давчаасан чанар багш л хоо ирэх маяг гэж тэндээс л чи элдүүд идэд уугаад байна уу. Тэгэхээр нөгөө маргааш явах гэж байгаа. Одоо тэмцээнд явах гэж элдүүд идэд мэдж уугаад гиз үзэг авах гэж нөгөө маргаашийн нөгөө явах талаар л юм ярих гэж байгаа. Хал гэж бодсон. Наашир гээл гэсэн. За чи ямар юм элдүүд идэд идэж уугаад бай. Гиз үзэгээ өөдөг чинь чамайг дөвч авсан байна 4 даванд. Оо за гээл. За чи сайвсан шүү. Дөвчөнтэй ерөөсөө чи золготлоо л үзэн шүү. Золгоонд хүртлээ л үзэн шүү. Тэгээд өөрөмс чи сайн үзэн шүү дөвч авсан. Гэхдээ энэ тэмцээн уралдааны талаар ярих гэсэн багш амар тийм албан ёсны дөвчөнтэй сайн үзгээд. Яаж юу дөвч явахтай үзэх вэ? Тэгээ бараг л дөвчөө авсан байна гэхээр би баярлж байгаа юм чи. Тэгээд 4 даван дөвчөө ахад унна гэдэг чи өстой бүр нэр төрийн хэрэг шахвал юм. Дөвчөө явах тэг чин зам болно уухилж дөвчөө явах нь аимшигтай бүх шүү дээ. Тэгэл чинь багштай гэсэн. Тэгэхээр тэр нөгөө хөдөөний хүүхэд тухайн үед нөгөө багшийн үгийг одоо дагна багшийн үгнээс гарахгүй байна гэдэг чинь аюул чухал байхгүй. Тэгээд нагацах хөргөн ах тэгж хэлээ тэгээд надад бас тус болчихж байгаа. Тэгээ багш дөвч ахта золготлоо үзсэн. Гараад үзсэн. Наад мэв нь гачуур татныг барилдаан болоод бас 4 төлдлөө 8 төлд би дөвч ахта барилдаа дөвч ахыг басны хайцсан. Тэгээд дөвч ах ч ерөөсөө яад хүн байхгүй. Наад мэв өмнө унсан юм уу өвөл унсан хүнээ заавал улсын наадаар авдаг аюултай хүн байх. Тодорхой л авч байгаа юм чи. Тэгэл авсан. Тэгэл гараад үзсэн. Одоо яг багшийн л нөгөө даалгавраар үзээд сүүлдээ муудлаа битэр их удсан шүү дээ. Тэгээд би зүгээр 2 гар унжлаа дөвчих шүү дээ. Дөвчих зүүн шүү дээ. Үзэн сөгөөхгүй баруун хөлөөр явж байгаа юм чи. Тэгээд баруун гараа тасаал гэдэг. Сүүл рүүгээр энэ дөвчихээ суулрлаа би суулрлаа. Одоо 5 минут болоо золгуулна гэж. 5 минут нь хурдан болоосаа нөгөө багш золготлоо үзгэсэн. Золгоо зүгээр унах юмсан л гэж бодчихоо. Дуусах давх бодлоо. Тийм дөвчих яасан ч төвчээс ингээл хамраа амсгаа бол дайраад байх юм дөвчих чинь ноолоод ирсэн энэ баруун гартаа нас баруун унж тэгээд баруунд явдаг би ингээл тэр үед ингээд ер нь баруун хүнийг бол баруун тосчдөг юм л да. Тэгээ ингээд яг 90-д даардаг. Тэгэл 5 минут жил юм аа. 5 минут боллоо л гэлээ. За одоо нэг зүгээр нэг золгоол өстэй 2 гар жахан сэгсрээд өгөөч. Нөгөө засуулаад тэгсэн чинь сэгсрээл. За та хоёр чинь тал таарахгүй одоо мөнгө хайна л гээл. Тэгсэн дөвчөөх цаашаа хажуу талд муужуулчих 2 гар барьдаг шүү наатах нэг жахан базаатах гэж шүү. Тэгэхээр би бас жахан юу орлоо. Үгүй дөвчөөх адилхан ядарч байгаа байна. Бас жахан сигаар адилхан ядарч байгаа. Тэгээд сэгсрүүлээ. Тэгээд мөнгө хаяад миний талаар боочоо. Би баруун дөвчөөх зүү. Тэгэл баруун золгоол. Баруун золгохдоо дан золго. Тэгэл дөвчөөх зүгээр нөгөөгч зүгээр туульчиж байгаа юм чи нөгөө барьцаа тавилах гэдэг. Тэгэл ерөөсө би чинь баруун шууд алдчихж байгаа. Баруун ингэ золгосон, баруун дан золгосон. Далбаны арсаар. Баруун шууд алдаад тэгэл дөвчөөх ерөөсө чараал ерөөсө нөгөө зүүн болох гол заач ерөөсө задлах гол. Тэгэл би чинь ерөөсө тэгсэн за одоо ингэ дөвчгийн талаар золгоно шүү гэж. Тохон дээрээс нь барьж байгаа тонгорсон шүү дээ би дөвчөөхэй. Тэгээ энэ далбанаас авсан барьсан бас нийлийн урагшаа ингээд ороод ирсэн байсан баг. Мултрах тал руу. Тэгээ мултрах тал руугаа ирсэн. Тэгээд одоо 40-ийн талаар золгоо шүү гээл тэгж байгаа юм. Ерөөсөө л тэгэл хийхээс өөр арах юм. Нэг юм хийгээл дуусаа. Одоо ер нь тэгэл барьцаад л зүүн бол та байхгүй. Юу чинь ингээд тэндээс л ганц хийх юм чирээсээ 40-ын чарсаар байгаа л намайг чинь тэгээд баруун барьцаад. Тэгээд тохон дээрээс нь өрөөл би тонгорцсон. Одоо ер нь тэгэл 40-ийн талаар золгол тэгэл юм дуусчих. Тэгээ бас цагаад л гарч өөрийнхөө тал золгоцсон ч бас нэг юм хийгээд авъя гэж. Тэгсэн чинь сэфгээл
Би баг 40-ыг ард үлдчихүү гэж бодсон. Тэгсэн чинь лурд гэтчихсэн. Тэгээд байхгүй. Давч. Google дэвчээ хүрээдсэн 40-ыг заахан болох гэж байгаа бол хүн шүү. Элгүүсээ тайлцсан. Нойнуус нэргэлцсэн маягтай. Тэгээд гүйжээл дахин явал гів хинт хэрэггүй ч одоо 40-ыг хийж суул гэж бодож байгаа. Өөрөө цаашаа тэгээд ямар даваа байх вэ гэсэн бодоо. Тэгээд нэг юм баярлал байлг байх. Давчхад тэгээд Google дээрс 40-ыг юу алхаж байна цаашаа. Сууд руу очиг. Тэгээд айгаад ард нь ингээд зогсоо араас нь дагаа явчихсан гэж хараа. Зааж болчих юм сайн барилтаараа л гэж. Заал гэсэн. Тэгэл тэгсэн чанар багш тэндээс өрөөсө нөгөө зарлж ясан юмнасаа хараад ирэл сайн байна гэж хаад. Тэгээд Google явчлаа. Би ч нэг юм ялаацсан юм дээрээ явсан. Тэгсэн манай тэгээ амар төвшин зан дээр дээд амар төвшин зан энэ хэн хоёр чанар багш хоёр их найз зэргийн хамт байсан. Тэгээ амар төвшин зан манай заалд чанар багштаар ихээр нь тэгэл танаа нутгийн хөөхөд тэгэл зааж харагдчихэдэг юм. Тэгээд тэгсэн чинь амар төвшин зан монтаж тийм ор дотно биштэй хөөхд. Тэгсэн чинь нөгөө амар төвшин 30 тэр суул дээрээслэрэл сайн байна уу нэ дээрх юм аа. Игч тэр очиж цай уугаад би тийшээ суул руу дөхөс тэгж одоо игч одоо юм бол гэж одоо нэгсэн. Миний эрх маймны нааш иргээс амар төвшин зааны гэргийн юм байна. Нэг сайхан цагаан игч дуудаж байна. Тэгээд атсан чи махшил чандсан зүмэдгээдсэн сайхан халуун савтай цай мөнгө аягант сайхан сүйтэй цай гэдэг үгүй. Би нэг чичирсэн юм болоо. Гэхдээ яг дөрөв давчаар чинь бас янз бүрийн бодогдсон юм чинь. Одоо ингээд ганцхан давчхал улсын начин болчих. Ямар сони болж одоо яана би дахиж улсын нааданд дөрөв давна гэж байх юм уу юу чичээр нэг салгалаад. Тэгээ юуны дөрөв тэгээд тэр үе чинь ой дотны бүхчүүд өөрөөс нэг тийм лут хүн байхгүй шүү дээ. Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуулт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүцэд компани таргийн баяр аль биесээр ихэллээ. Тэгээ чанар өгслөх хөрх юм уу? Тэгсэн чинь аав байсан бол гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд аав байсан бол бас нэг тэгээд манай аав цэргийн ерөнхий сургууль байхад хамт төгссөн хүн 5 хурандаа гэдэг алдар нэглэгийн дарга тэр хүнтэй очиж уулзж ирсэн. Тэгэл бас аав бол санаанд орж байгаа. Аав байсан бол бас ганц нэг хүнтэй уулзах гэсэн. Одоо яана ингээл дууслаад. Дахиж би улсын наадад дөрөв давах болоо гэж чичрээл. Тэгэл нөгөө цай уугаал суужсэн. Тэгэл ам авлаа гэж 5-ын даваа эхэллээ гэдэг. Гэхдээ тэгсэн чинь нөгөө авраг арслангууд л авах байлгүй гэж бодсон. Миний нэрс гарахгүй. Байгаад л хэн аврагууд өнгөрлөө, арслангууд өнгөрлөө. Гэхдээ тэгжсэн чинь 5-ын давааны ам авсан байдлыг таньсан. Тэгсэн чинь амар төвшин за гарч ирчихэл тэр дор ихмэ гараараа гिचхал юу зодог шууд гэдэг дор дээлийн хүнд өгчөөд юуг явчихдаг. Би ч дээл мэлж байхгүй. Нэг зүнх гэж одоо болход миний хажууд хинж байгаагүй юм шиг санагдав. Тэгэл фотолгоо тал зүгрөө хийчихэл дадлага өмсгөл гараад одоо хийн навсан бол яасан бол. Тэгсэн чинь октябрь оройны бүх улсын зам амар төвшин эксруулийн эрхэм баярыг авлаа. За авцсан. Нутгийн ахс. За тэгээд одоо энэ намаг ерөөсөө начин болох болоогүй гэх маягтай тэр улсын зам пүрэв бүдэг хүн бас ярьж ирсэн байхгүй. Танаа нутгийн бүх шүү дээ. Тэгэхээр нь за энэ амар тушингууд авах гэж байгаа. Тэгээд дараа нь одоо намайг начин болох болсон үед л одоо тос болох байх та гэсэн бодвол тэгээд юу ч яриаггүй чанар богч юу ч яриаггүй тэгэл гар хийцэн. Тэгээд 82 оны чинь үд тулсан үдээс хойш цаг арай жаахан гайгүй сайхан боллоо. Гараад цуулаад барилдуулаад 5-ын даваагч нөгөө цуулаад барилдуулаад тань зогсчил аваа бит хоёр хэдгүү дүүсэнд ч гарсан. Тэгэл гараад очлаа. Амар ах. Эний эцэл урдаас ирчих. Тэгээд амар төвшин гал давах юм байх таг зүтсэн чинь. За миний төстө нэг сайхан барилдлаа. Төвчнтэй тэгж барилдаг л гэж. Тэгээд дуугаа зогсч. Нөгөө урд нь тийм ойр дотн байсан ч нөгөө за маань тач юугаа ярих юм. Тэгсэн за миний дүү жаахан барилга давлагд. Баяр. Палга явсан. Баярлаг шүү дээ би. Палгал явцсан. Гэхдээ одоо яана. Ийм амархан улсын цол авчихад би тэгээд дараад нь энэ цолооныхоо хэмжээнд барилж чадахгүй юу? Ерөөсө болиг гэж шилдэм үү гэж бодсон шүү дээ. Тэгэл
амраахад ерөөсөө би энэ жилдээ болиоч гэж хэлдэг юм уу гэл нэг юм салгалаа зогсож ирсэн чинь за баруун хөл авал гэж байна. Тэгэхээр нэг баруун хөлийн аваад хамт шахуулаа очсон. Тэгэл амраах жүнсэл тэгэл улс яна чинь. Бүр ерөөсөө зүгээр тэгээд нөгөө эхлээд нөгөө таригдлогоо шуугжсэн та одоо ганцхан давагжсэн сүүл рүүгээр начин болцсон чинь бүр ухаан болохоо биш. Одоо яанаа л гэж. Ерөөсөө баярлаагүй шүү дээ би. Одоо яах вэ? Одоо яанаа ингэ том сал авчлаа. Яад юм блэ л гэж бод. Тэгсэн чинь тэгэл нэг юм тэнд байж л байсан. Тэгэл амраа хотоо миний одоо сайхан 50 үзэн шүү. Тэгсэн чинь Чандар багш баслаа гэж. За одоо сайн. Одоо л өстөө нэг аваар гарсан гууд наах байлгүй л гэж бодосоо. Тэгээ нэг намайг дөвчаахыг давчхаар тэр томчууд бэргсэн баг. Бэргсэн юм бэл. Дөвчаах чинь үнэхээр цаадвал чи хинж дөвчаахыг авахгүй. Ингэстэй эвгүй байгаа юм байна гэж бодсон юм. Тэгэл явсаар байтал тэгсэн чинь Чандар багш за амгаа авсан шүү. Сайхан үзсэн шүү. Одоо бол айжчих юм байхгүй шүү. Чи амхахаа мэдчих сайхан үзсэн шүү. Амаахтай чи нэг хамт нэг заалд бэлтгэлээжсэн бол амаах чи тэгтээ эвгүүлдэ зүүн. Тэгэл гараад зааш одоо одоо чи сайн үзэн шүү. Чи одоо төвчин гайдсан чи одоо чи сайхан болсон. Одоо сая амарч чи сайхан болсон юм байна. Сайхан болсон. Тэгэл гараад очиад барилдахсан чинь за баяр хүрхээ ирэхээ. Чанар багш чамд хэлсэн үү л гэж. Юу хэлсэн үү гэсэн. Үгүй чагад би хэлсэн шүү дээ. Ах нь барслан болгож байгаа. Ах нь тавч. Үгүй хаа барилдээ гэл. Тэгвээ ах нь одоо ингээд одоо боломж гарч ирсэн ингээд. Тэгэл би бас бааныг дорсон шүү дээ. Чандар багш болохоор үзгээд байдаг. Амаах болохоор тэгээд байдаг. Юу гэсэн юм болоо. Залуу хүүхд анхудаа тав тавцсан. Ухаанаа олоогүй. Тэгэл амгаах чинь дараа нь тус олно гэж авсан. Тэгэл нэг тус олоо гэж дээ. Зөвлөд нь усын авар гарч хүртэл өгөхгүй болохоор би нэг сайн чанга тавьж өгч нэг бэрхтээ гэж тэнцэнэ асууд. Тэгэл одоо би боддгоо шүү дээ. Зүгээр барилдчих байж гэж юу? Зүгээр л дээрээсээ. Одоо хүн дууж хөлөхтэй юм байна таа л гэж. Тэгэл одоо авсаах нар олон л байдаг шүү дээ. Дараа нь тус олно гэж чад тэгээд тус олохгүй болохоор гомдварлаа гэдэг шүү дээ. Ганц нэг авч яасан уу? Ганц нэг дөнрөө хөвтүүлж яасан. Оо би бол өсө том барилдаанд хэнийг шивтэл. За хөдөө гадаа аймаг самын нааданд миний тус олсон улсууд нэг ганц нэг яаж барилдах вэ? Би ч одоо галтаагаас бас олон хүнд 30 насны дотор л би хүнд бууж 20 хэдэн настай л би хүнд бууж өгнө. 4 доонд би энэ Голтой аймгийн манай Нэмхээр ах байна штэ. Нэмхээр ах чинь 80 хэдэн онд начин боллоо. Нэмх ах бас л одоо Голтойгоос том золтой хүн байхгүй. Хамгийн том золтой давааны мах начин би тойл байсан штэ. Тэгэл Нэмх ах бид хоёулахнаа цуг бэлтгэл дараа хоёулахнаа гүйж явж байгаа. Тэгэл Нэмх ахыгаа начин хөдөөний хүн тэгэл 4 доонд авах хүн олдохгүй. Тэгэл би ястаа яа таа гэж. Яа таа. Өөрөө сайхан барилдчмаар байдаг. Тэгэл болохгүй өөрөө аавыгаа зогсчихсан юм. Тэгээ манай бөхчүүд бас сайхан шүү, сайхан. Манай бөхчүүд ч их сайхан улсууд байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь Даваадлах тэр нэг оны начингууд байхгүй манай. Тэгсэн Даваадлах тэр амаа авах гайл ингээл хацсан. Их мэмний дөө хэнийг авах гэж байна гэсэн. Байрнаа яа гэм лээ Нэмх ахыг авахгүй олддгоо одоо би авчдаг юм бэл. Юу яриад байгаа юм чи. Нэмх чи барилдахгүй яа тийм чи одоо юу гэж чи би ч 24 5 тагс хүн дүүж гэж яддаг. Ах Нэмхийг авчи. Ах нь баруун бүсээс нэг гарахад Нэмх над тус болоод би баруун бүсээс шалгарч гарч ирсэн. Би Нэмхийг авчи. Миний дүү барилд. Хөөс бөөн баяр. Би тэгэхэд Даваадлахыг би тэгэхэд Нэмх ахаас илүү над тус боллоо гэж бодсон шүү дээ. Тийм гоё. Маш сайхан. Тэгээ Нэмх ах начин болсон. Тэгэл тийм сайхан болж илсэн. Тэгэл би Нэмх ахыг бас баяна авраг момрог хин цэяавраг мугарсланда интерес ус гуйгаад явж лээсэн. Орын идтэй нэг начин тэгэл том аврагуудаас гуйгаад явж ингээл тэгээ цэяавраг загнасан. Гэхдээ одоо энэ юмнууд ч одоо ёй хөдөөнөөс ингээд говьлтай нэг 10 хөдөөнөөс ирж 12 нач болчиход одоо амрын болцоохон шүү гэ. Чи явар ууралж яадаг. Тэгэл дуугаал та Нэмх ахыг таарчхаараа аваргаа гэл.
Масаа нэг хөдөөнөөс нэг юмнууд ирэл тэгэл 9 тэр чигаал 12 10 тэр чигаал 12 дачин болчихлоо явж тэгээд одоо бүр амрын болцоох нэ гэл. Тэгэл явчихлаа гэсэн нэмэх хахад яавал цээ явах тэгж гэсэн нэмэх хах сүнсэн талицсан яанаа. Нэмэх хах чинь сайн очиж шүү дээ нөгөө цагаан сараар 4 төлцсөн. Тэгээд яг тэр дээшээ барилдахтайгаа том улсууд чинь бас тийм эвгүй хүмүүсийг авахгүй шүү дээ. Би бол мэдээд байгаа байхгүй. Гээ нэмэх хаа таныг авахгүй таяах юм байхгүй зүгээр нөгөөдөө чинь хөөх юм начин болгох ч хүмүүс бас л хэцүү шүү дээ бид нар чинь. СУЦ компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуулт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. СУЦ компани таргийн баяр албан ёсоор эхэллээ. Гууд татаад өвдгөлүүлчихэд би цаашаа дэвчээд хүрээдсэн. Тэгсэн нөгөө хоёр засвал нөгөө бит хоёр өөр бүх харж исэн мэдхгүй гэж. Өөр тийшээ хараас гэж. 5 дээр. Таныг авсан юм уу те? Тэгсэн. Тэгээд гээ та унчаад дарчсан байж тэгэхээр нөгөө ус уучрал яхаар хонол дахиж байлт шууд загнаж. Тэгээл одоо залуу тэгээд за би тэгэл тухайн үед бас энэ хөдөөний хүнд унаад ахтай яадаг гэж бол дахиад ус хэл ороод орсон жилгүүснээс орж байгаа давхар ачсан байх. Нэг нь болохоор би чинь Андагийн баяраа заанд 5-ын даванд 2 унсан шүү дээ. Нэгэнтэн ч гарцаагүй давхар хамаалаа унсан. Нэгэнд бол бид хоёр удаад бүр нөгөө цаг гаруй барилдаа 6-гийн даваа эхлээд тэгсэн чинь юу яачих вэ? Тэгэд нөгөө нэг итвэхээр давуулдаг гэсэн үе. Тэгээд нөгөө итвэхээр давах болсон чинь би давхаар байдаг. Тэгээд давуулдаггүй 6-гийн даваа эхлэв тэр зүүн урд руу аваачаад орхичдаг юм. Тэгээ хоёулаа бүр ерөөсөө бүр үнэхээр мууц. Тэгээл би энийг ийлээл зогсож байгаа юм чинь. Ихэр ерөөс барьж хаж юм аа. Тэгсээд бид хоёр тэнд байжсэн чинь нэг хүн ирээд та хоёрыг заавал хаилцуул гэж байна. Батмөнх дарга гэд хэлэх юм. Тэр үе чинь нөгөө Батмөнх дарга чинь нөгөө нэг дөр том дарга байсан. Тэгээ би гайхсан. За Батмөнх дарга чинь баяраг нөгөө дамдаа урган хүү болохоор таньдаг байж байгаа намайг яаж таньдаг юм бол. Та хоёрыг Батмөнх дарга хаилцуул гэдэг. Тэгээд манай би ч их сургуулийн оюутан манай их сургуулийн номын сангийн эрхлэгч энэ Цэвэлмаа Батмөнх даргын хөгшин байдаг гэсэн. Тэр Цэвэлмаа гэж надад их сайн эрхэм барилддаг хүү энэ. Тэгээд Цэвэлмаа гэхэл Батмөнх дарга намайг хилцээ багтай танд. Тэгж одоо тухайд би тэгж бодоод өнгөрч ирсэн. Тэгээд хоёулаа зогсож ирсэн. Миний энэ булчин зангисчихгүй юу? Зүүн хөл бийж н хойно. Тэгээд булчингаа ингээд суужсэн баяраа даарчхад цааш дэвээ явцсан. Өө яаж байгаа юм бэ гэсэн шууд загнаал. Юу яриад байгаа юм? Барилдахгүй яасан. 6-гийн доо юу чи сууж ирсэн гэдэг мовчин цаг. Тэгээд өнгөрсөн. Тэгээд би одоо сүүлд ингэ бодож байхад тэр бол бас нэг комбинац байсан билээ. Зүгээр л бит хоёрыг барилдуулах яг давхар бол би давах гэдэг. Тэгсэн чинь нөгөө Батмөнх дарга хаилцуул гэж хэлэхээр би ямар сони бэ гэж зүгээр л бит хоёрыг намайг давуулахгүй байхад шаалтдаг. Тэгээ сүүлд би очиж нолж байгаа ч бодоод тэгж ил хэлжсэн юм байна. Түүнээс Батмөнх дарга дээрээ өөрөө нэг бүх сонирхогдчихгүй хүн бит хоёрыг 6-гийн даваанд хаилцуул гэж сүүлд би очиж байгаа. Тиймэрхэм зөндөл болж ирсэн. Тэгтээ тэр яах вэ? Тэгэл одоо өнгөрсөн юм. Тэгээд өнгөрсөн юм гээд би ерөөсөө тоодгүй. Тэгээд би өөрийнх нэрлэхүү юм байхгүй. Би тэгээд хүнд бууж өгөх нэрлэхүү зан хоёр надад бас их гай болсон юм байна даа л гэж бодож идэг. Тэгээд ерэн тэгэл нэг юмыг тэгэл гонших нь бол яриад байхад айгу өөрөө тийм нэрлэх болохоор өнгөрсөн юмыг би тэгэл гоншаал гонших нь бол яриад байхшаал дэми юм байна. Тэгээд тэр нэг спортгээд нэг зам маны тухай чинь би ерөөсөө ярьдгүй байхгүй. Тэгээд сая нэг 100 жилээ болоход л би бас архивээс юм аваад энэ тэргүүлэгчтэй өгөөл тэрмэр манай бас яригдаад бас тэгээ одоо бол одоо нэгэнт одоо нас өндөр болсон одоо сайхан гэртээ дэргүй би цолыг авна авахгүй байна уу тэр үнэн л юм чинь тэгээ би улсын зааны хэмжээнд л барилж ирсэн тэр цолонд яригдчихсэн тэр цолоо бас спортикадаар тэгээд хамгийн гол нь тэр чи спортикадаар цол өгдөг уламжлалтай тэгээд сүүлд нь бол спортикадаар нөгөө болцоо зүйлэлүү хүн цол өгнө гэж байгаа тэрнээс нь болж би давхар хасагчхаа дараа жил нөгөө хүн улсын аваргаар зан автсан тиймэрхүү юм одоо тэгэл хөөцөлтөө дээшээ төвөрөөрөө ороход чинь тэгэл цол байтгал юм л бүтчихдэг л бид нар бол би оюутан тэгэл том танил тал байхгүй хүн чинь тэгэл тэрэнд л жаахан сэтгэл дундуур явдаг байхгүй тэгээд тэрийг би өөрөөсөө би улсын цол аваад одоо 40 жил тэрийг бол зүгээр л яах найз нөхөд ах トゥ нартай ярьдаг болохоор тэрийг бол тэгж нэг зарлаа тэгээд хизээш тэгж ярьж байгааг би харин 100 жилийн огор ийм болох чинь гэхэд би юугаараа юунаас
тэр архимархиос бүх материалаа бүрдүүлж өгөөд тэгэл явж исэн. Тэгээд дандаа өөрийгөө голно. Тэгэл нэг одоо ингээл юу ба штэ. Одоо ч бол сайхан болцсон байна штэ. Ингээл хамгийн олон даваатай өөх заалан тэд төрүүлсэн бүх судалгаа ингээ юм яриад. Тэгээ би гээгүнт бодлоо. Ер нь нэр ингээд одоо сайхан болцсон. Нэр би ингэхэд ер нь яаж урилж исэн бол. Би спортын ордонд 2 төрүүлж исэн байлаа. Тэгээд энэ парк энэ хоршоол маршоол гэл тэгээд их багш хөвгт болоод нэг 10 удаа үлдсэн юм байлээ. Налахын наад одоо бол налахын наад би налахын нааданд мөнгө арслантай 2 төрүүлсэн. Тэгээд тиймэрхүү юм байлээ. Тэгээд тухайн үед бол үзэгчд хөгчүүд бол нэг улсын зааны би өөрийгөө улсын зааны хэмжээний хүн бүх биш гэж дандаа боддог баг. Хүмүүс тэгээд бахар би тэгч юм болов уу гэд өсөгчд байсан гэж тэгээ бодчихсан мөртлөө өөрийгөө ингэж бодоход хэцүү шттэ. Дөрөвдүлт нэхээр л ерөөсөө яагаад сандуудаг байхгүй. Зөвд яаж би 502 тэрийг хайж ижил дөрөвдүлтэх юм байна гэхээр л бармаар байсан тэгэл яг ингээл сүүлд нь болохоор би цаан болно гэл зүтгэсэн хүмүүс нь болчиход байгаа хгүй. Тэгэхээр бас болж байсан юм байна та гэл. Тэгээд тэр нэг сэтгэл зүйн өөрийгөө үнэлэх тэгээд нэг тиймэрхүү юм тэр ээжээсээ ясан тэр хүмүүжлэх юм уу тэр нэг шийдэмгий зан гэх юм уу өөрийгөө дутуу үнэлэх юм уу би одоо хад аврахтаа 3 барилдсан хүн шүү дээ. 3 барилд би 2 давж 1 унсан хүн шүү дээ. Яг тухайн үед би хад ахыг 2 давхтаа би азар хайчлаа л гэж бодчихсон. Нэгэнд ч бол энэ тэрэлжид нэг эвлийн төвөрөний нэг социалист орны залуучуудын нэг том юм болж байгаад тухайн чинь том юмнуудад бүр энэ улсын цолтой бүгчүүдийг бүр автобусаар аваачиж автобусаар тэр заавал барилдаж үүрэг өгч тийм тэн дээр хадахтай үлдээд хөл рүү н орсон чинь дараад марг уус суулгаа алдсан шүү дээ. Улсын наадмын дээр нэг тулгаа зааныг нэг дараад ингээд суулгаар ингээд дардсан. Яг тэр биш бас наа хадах чи зүгээр ингээд амар суллна. Хөлмөл рүү н ордог л мэдрэмжээр ингээд дээр хөвтчихдэг гоо тэгэхэр чи ингээд пат хийхгүйсэл дарж байгаа юм чи. Тэгээ зөвлөд нь гой болтаад нэг битэр нэг барилдаж хайсан. Спортын ордонд хадахтай үлдэж би нэг төрүүлчихсэн. Тэгээ тэр юуны нөгөө сансрын нисгчийн 5 жилдээ гэж том юм болоод бүх хөвгчүүдтэйгээр төв хороо засгийн газар чинь цуглаад бэлтгэл хийчээд амар ядраад гараад ирэхгүй өглөө бэлтгэл хийчээд тэгсэн чинь үүдэн дээр сууж байгаа хүмүүс яаж хөөх төрүүлсэн бүхийг майканорт аялуулах юм гин. Тэгээ жудуугаар тэмцээнд явах гэсэн энэ өдний хоол нөгөө Улаанбаатар ресторанд изгэжсэн нэ. Гингүүд нөгөө бүхий орхооднууд өөр хэм нөгөө спортын төвөрдний үүднэр ирээд уцгаацсан тэгсэн чинь тэгж ярьж. Тэгэхээр н тэр чигээр хоолндоо орлого гүйж багшин дээдийн тэндээс гэр дам даржаад. Тэндээс автобусанд суугаад 7 буудлаар дамжаад дам даржаад давхиж ач цодг шуудаг аваад хоол ундч байхгүй. Гэрт хөмж баг. Тэгээ ирж барилдаад тэгээд төрүүлчихдэг юм байна. Бас л азаар л төрүүлчихгүй. Тэр дөрөвт байна штэ. Дөрөвт баянаа аврах. Лав гочир начин давааны бах. Би 3 начинтай баянаа аврах үлдсэн. Тэгээд баянаа багш лав гочирахыг авчт юм байна. Давааны бах дээр тунаад. Тэгсэн чинь лав гочирах баянаа аврах хусаачдаг. Би давааны бахыг даваад тэгээд лав гочирахтай үлдээд лав гочирахыг би хэнийг баянаа багшийг хайна гэж бодоог үлдээ. Тэгсэн чинь баянаа багшийг лав гочирах хосчихсан. Тэгээд лав гочирахыг хаяад би төрүүлжсэн. Тэгээд азар лав гочирах баянаа аврахыг даваад тэгээд би азар төрүүлчихэж байгаа. Энэ дуу руу ер нь Багдад дуулдаг байв уу? Дууг одоо ингэж сайхан дуулах ямар нөхцлөөс ингэж ийм дуучин болчихоо та хоёр. Гэхдээ тэр бас л өгөгдөл байна л да. Манай аав ээж хоёр сайхан дуулна, өвөө эмээ сайхан дуулна. Ер нь их найрч тийм хүмүүс. Ялангуяа ээжийн тал бол их сайхан дуулна. Аав бас сайхан зөв хоолойтой уртын дуу их дуулдаг. Тэгэл багасаа л одоо найр наадам аав ээжигээд байгаа. Тэгээ аав ээж хоёр маань тухайн үед бас хөдөөний ч гэсэн тэмсэг хэдэн талын хүмүүс байлаа.
Тэгээд залуудаа намайг мэдээ орохоос эхлээл аваач нөгөө залуу улсууд одоо нэг бүгдэн татсан сардаг байна хөө энэ төр дуунууд л одоо анх гарч ирсэн тэрийг ингээл ариад дугаар сонсоод аваач хоёр сураал ингээл дуулж байгааг би бас сандаг байхгүй. Тэгэл тэрийг л би нэг мэтгэд бас аваач хоёртойгоо зэрэгцээ сурцсан л байсан. Тэгээ нэг аав маань ариад дугаар тэр сайхан дуучид их сонсон тэр юу жаахан шарыг л өдрөл хамжууга тэр мор дуулдаг нансалмаа тэгэл вандрагч тэр норбанс сайхан дуулан шүү гэж яриад за тэгэл бөхчүүдийг яриад би дандан юу намайг цэргийн сургуулийн одоо сонсогч байхад дамдын авар хотын командатын цэрэг байсан тэргээл тэгээд бүх дараа дугаар их сонсон тэгэл аавтайгаа цог суучхаад дараад өгч чих тавиал одооных шиг одоо энэ утас мутасын үзэж харах юм байхгүй хөдөөний хүүхдүүд чинь нэрээс хажууд байгаагаа дуурайна аавыгаа дагаад тэр арайд байгаа сайхан хүмүүсийн одоо дуу хоолойг сонсноор бөхчүүдийг сонсон. Тэгж яхаад тэр авьяас бас бай. Тэгээд тэр адар сурангаа дуунуудыг ерөөсөө 1-2 сонсоод би сурчдаг. Одоо нөгөө тэмийн дээрээс наран ойрхон байх нэг ч гэсэн янзын дуулдаг үл сургуульд байх та. Тэгээд нэг арайдаагаар нэг сонсч ирсэн чинь ингэж ярьж. Манай бөхчүүд одоо хэдэн оны олимпиад явах гэж байгаа. 70 хэдэн оны олимпиад байх. Тэгсэн чинь бөхчүүд хэдэн километр гүйлээ мүглээ гэж ярьж шүү. Тэгэхээр би бодлоо за энэ бүх болохын тулд бөхчүүд их гүйд юм байна. Хонд явахдаа тэр гуулдагаал гүйч. Гэхдээ буруу л гүйжсэн бахарч өгөх алдал. Амсгаа буруу аваад тэгэл гүйдэг байсан. Тэгэл тийм юм ингээл мэдрээд тэр хөдөөний хүүхэд тэгж бүх хөвчүүд тэгж гүйдэм байна гэдгийг мэдрээд би гүйж яхийг батгаад танаас нэг юм хатгаал надад бас өгөгдөл байсан даа байхгүй. Тэгэл аавыгаа дагаад дуулна. Тэгээд анх ерөөсөө аав маань манай тэр наг зах нар тэр аав ах нар ингээд намайг бүр багт л миний хүзүүг хатгаал энэ бүх болно шүү энэ хулгар улаан гээл. Тэгэл ингээд мэдээ ороход бүх болно гээл энэ хүзүүнээс хатгаа санагддаг. Тэгэл тэр юм чинь надад суугаад би бүх болох юм байна гээл. Тэгээ тийм юм бас бүр мэдээ орохоос эхлээл өгсөн шүү. Тэгэл тэр нэг цаанаас нь тийм өгөгдөл байна. Тэгэл тэр бүхний явгаар л явсаар байгаа л энэ сайхан. Тэр хязгаар нутгаас ирээл ингээд бүх болоод анхны одоо аав хоёр минь зодог шууд гэж өгчөөсөн төгс эхлээл ерөөсөө намайг бүхэнд л бэлдсэн усууд шин. Тэр нохоо цагаан гэдэг манай тонклын сайхан аймгийн арст байл. Тэдний тэр хүний л зодог шууд байх дүүн бод гээд бас сумын зан сайхан хүн байсан. Тэр бодахын зодог шууд яа моцикл авчичаад тэргээр эсгээд аав хоёр маань хийж зодог шууд хийж. Мяндс олдохгүй нэг шуудууны ам ойдог мяндс байдаг тий. Тэр чинь хөвөрч аваад тэгээд ингээ хийгээд хадагаар ил бүсний уяа хийгээд өгөөд. Тэгээд би ч анх тэр зодог шуудгийг өмсөд нөгөө тэр нохоо цагаан гэдэг арслантайгаа сумын нааданд үзүүлдээд битрүүлчихсэн. Тэгээд ерөөсө багаас л аав маань намайг ингээд бүх болно гэд ингээд одоо ерөөсөө бэлдээд хувь тавилан л юм байлаа л да. Тэгээд тэр их өгөгдөл тэр их аав ээжийн тэр хүмүүсийн тэр сайхан санаан дээр би өөрөө чивчэрт төвлөрчд бас сайн барил өшөө их боломж байсныг амжилт гаргаж чадсангүй юу л гэж боддог шүү дээ. Тэгтээ яг одоо зөндөө нэгэн наснд ингэ сайхан барилдаж энэ сайхан бүхийн буйд энэ сайхан алхын сайхан бөхчүүдтэй барилдаж бас нөхөрлөж найздаж бүхийн нэрээр ингэж сайхан нэгэн насыг одоо аз жаргалтай бүхийн бүх болно гэдэг чинь өөрөө тэр хувийн хамгийн их аз жаргал том цолтой бүх болно гэдэг амьдралд маш их нөлөөлөг түшиг тулгуур өгдөг юм байхгүй. Заавал дархан аваргуулж яшил ингээд их мөнгө төгрөгтэй ингээд гоё амьдрдаг юм биш. Зүгээр бүх болоод бүхийн сайхан алдар цолыг хүндээд явахт бүх гэдэг юм чинь Монголын ард түмэн дээрээ шүтдэг. Тэгэл тэр чинь амьдрал маш их гэрэлгээгээ аз жаргал тусдсан болж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд бол бүхийг бол бүх барилдах хэрэгтэй том цолонд өрлөө гэж одоо гунж утрах хэрэг байхгүй бүгдээрээ авраг болох ямар ч боломж байхгүй. Өөрийнхөө хэмжээнд барилдаж тэр сайхан торон зодог шуудгийг наас одоо барьж барилдаж олон түмнийг баясуулж тэр олон бөхчүүдтэй ахтуул торон зодогны ахтуус болж явна гэдэг өөрөө маш их хөв заяа байхгүй. Тэгэхээр бүхийн нэр хүндийг өргөж явах, бүхийн тэр дэг жагийг сахиж явах, цэвэр цэмцгэр сайхан явах. Тэр үүрэгч нь бол ерөөсөө маш лут том үүрэг байхгүй. Тэрний
үүргийг сайхан биелүүлж бүхний нэр хүндийг өргөж байгаа. Хувь хүн бол яах вэ? Хувь хүн бол яаж байсан миний хувь хүний хэрэг гээд. Бид нар хувь хүн биш болчиход байгаа. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг хүн одоо ерөнхийлөгч л байх хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгч ямар хариуцлагатай, ямар үлгэр жишээтэй тэрнтэй адилхан бид нар улсын цолтой, аймгийн цолтой том аймгийн цол гэдэг чинь сайхан цол шүү дээ. Төрүүлж байж явдаг аймгийн арслан гэдэг чинь гайхалтай сайхан цол байхгүй. Тэр сайхан бүхийн нэр хүндийг өргөж явна гэдэг чинь аюул чухал. Сайхан тэгээд эр хүний нөгөө ачаа даах, үгэд даах нөгөө одоо зовлон даах чадвартай болж байгаа шүү дээ бүх хүн гэдэг чинь. Одоо нэг бүх чинь одоо зовлон гэж хэлэх одоо хэцүү ч гэсэн зовлон өстэй үнэхээр л да гар ингээс хараац тавиад л унчмаар мөртлөө тэгээ унахгүй гэл тэр чинь бол амьдралын нөгөө зовлон даах амьдралын нөгөө хүүтэн халууныг даах тэр төвчээрийг л олж байгаа байхгүй. Манай өнөөдрийн нэвтрүүлэг маш сайхан болж байна. Эрхэм байхтайгаа яриад суугаад амар сайхан байлаа. Гэхдээ бас аливаа цаг нартай. Түрүү нэвтрүүлгийн ихэнд хоёлаа ярьсан тийм ээ. Энэ сайхан хувь заяа, ээж аавын буян заяа. Тийм, ээж аавын буян заяа. Сайхан бүх боллоо, сайхан дуучин боллоо. Энэ сайхан ахтайгаа сайхан яриад дэлгэж суулаа. Маш сайхан ярилцаад амар байлаа. Тэгээд нэвтрүүлэг маань цаг хугацаатай учраас ингээд энэ төрөйд өндөрлж байна. Таны цаашдын ажил, амьдрал одоо бүх зүйлд чинь хамгийн сайхан бүхнийг хүсье. Бас залуус дүүнартаа бас нутгийнхаа болон бөхчүүдэд ингээд заавар зөвлөгөөгөө сайхан хайрлаж явж байгаарай. Тэгээд таны амьдралд эрүүлэг сайхан бүхнийг хүсье өрөөдөө. За баярлалаа. Тэгээд миний юм чинь нэг 3 цаг л ярихгүй бол багтдаггүй маа. Бүгд хэлснэ дуу дуусна. Тэгээд кино тоглосноо юм уу тэгээд. Ер нь бол дууг болно ер нь жоохон орхичлоо шүү дээ хоёлаа. Дууг бол тэр тэгээд ярих юм бол дахиад нэг 3 цагийн нэвтрүүлэг болох хаа. Дууны юм чинь бол бас л нэр хувь тавилын юм одоо яг ингээд яг үзэх юм бол урлагаар гавь тавьсан дархаа ураг дандан авраг бит хоёр л байна шүү. Тэгэлгүй яах вэ? Тэгээд дуусан гэвэл одоо би чинь Монгол Ардын уртын дуу дуулаад тэгээд тэр Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн дэлхийн хөгжмийн хөргөлийн тайзан дээр Норв Банцтгоотой дуусан ганц эрэгтэй уртын дуу чи. Тэгээд 100 уртын дуу дуусан ингээд яривал тэгээд зүгээр л яах вэ? Ийм сайхан одоо хувь заяан төрчхөд ингээд зүгээр л ингээд өөрийнхөө байгаа ямаа хөгжүүлэл тэгээ би чинь урлагийн гэр бүлтэй байсан хүн чинь ингээд сараагаа дагаал сараагийн буйнаар сайхан уртын дуу чинь болоод ингээд тэгээд тэр том хүнтэй тэр том газар очиж тэр дэлхийд уртын дуу дуулаад эн чинь бол хувь заяа асал Монголоос эн чинь хувь заяа л байхгүй. Тэгээд энийг нэг наснд ингэж явна гээд ийм сайхан хувь заяасан энийг л үе алдрыг хүнд авах гэж тийм зорилгоор хийгээ зүгээр л ингээд сайхан юм хийх учиртай ингээд заримдаа нэг бүх хүний нэг аав штэ 50 уртын дуу дуулна гэж байгаа сүүлд нь ухаараа дахиад зууг дуулчихвал гоё юм байна гэдэг одоо бодоход бол маш том юм хийцсэн юм байна. Тэгээ Монгол 100 уртын дуу дуусан хүн байхгүй юм чи дэлхийд 100 уртын дуусан хүн байхгүй байгаа юм байна. Америкт одоо Норв Банцтай дуусан Монгол эрэгтэй дуучин байгаа хүн чинь дэлхийд Норв Банцтай дуусан ганцхан Америкт дуусан ганцхан эрэгтэй дуучин би юм байгаа юм байна гэдээ бодох чинь үнэхээр аав ээжийнхээ намайг хүн болгосон тэр их үеийн ачийн хариул багч гисэн хариулсан юм байна. Алтан нутгийнхаа тэр сайхан уул усны намайг ингэж эрүүлийн гэсгсэн тэр сайхан уул усны буян ихшгийг бас би тодорхой хэмжээр хариулж явсан байна л гэж. Миний шүтгийн бол аав ээж байгаль дэлхий л байдаг. Тэгээд тэр бүхнийхээ одоо намайг бий болгосон тэр сайхан юмны ачийг би говьалтай гэд нутгаараа золиулаад хариулж яваа юм байна. Тэгээд ер нь сайхан цэвэрхэн сайхан л амьдрах хэрэгтэй. Нийт жухаас хөвчлээ. Тэгээд сайхан цэвэрхэн гоё барилдах хэрэгтэй. Миний зарчим тэр шүү дээ. Би тугайд яг ид барилж явахдаа жаахан удаад хүмүүс мөнгө арслантай л их удна л та. Тэгээ хүмүүс ордоод өө энэ тэгэхээр санаа зовоод яа унаад өгд юм болдгийг билээ гэж боддог. Тиймэрхүү юм. Тэгэл зөндөл байдаг юм дөө. Тэгээд одоо ер нь бүхийн хувь заяа их тэгэл бөхөр бүгдээрээ барилдаараа бид нар чинь 512 сайхан Монголын сайхан хүний эрэгтэй өр хүүхдүүд 512 бүх цуглаж нэг хүнийг дархан авраг болгож байгаа байхгүй. Тэгэхээр бөхчүүдтэй хайртай байх хэрэгтэй. Тэгээ энэ аврагууд бол энэ Монгол бүхөө үлгэр жишээ сайхан авч явдаг хайрладаг улсууд тэр бол тэд нар угаасаа тех хүчтэй. Бөхчүүдээ баг цолтой бөхчүүдээ ч гэсэн аягүй хайрлах хүчтэй тэр том цолтой бөхчүүд. Нөгөө бөхчүүдээ хайрлаж яд нөгөө бөхчүүд чинь чамайг дархан авраг болгож байгаа байхгүй. Зарим хүмүүс чинь хад асахтайгаа носолж жагаад зүгээр ингээл авраг болцсон юм шиг ингээд бодоод явах юм бол тэр бол тийм өрөөсгөл юм байна. За эрхэм хүнд үзэгчдээ манай бүхэн алдар нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Говьалтай аймгийн Тонгол сумын харьяат Монгол улсын начин, Монгол улсын гавьяа жүжигчин Эрхэнбаяр ах минь оролцлоо. За мөн өнөөдөр манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр
сүүн соёлыг түгээгч сүү хувьцаат компани маань бас хамт байлаа. Тэгээд бидний энэ дугаарт хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяр таа.